За сайн байна уу та? Сайн байна. За тавтаа морилцсан зургийн ярианд. Баярлалаа өрсөн явдалд. За баярлалаа үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлэг ингээд эхэлж байна. За та цензургүй ярианд оролцож байгаа хоёр дахь удаага оролцож байгаа цочин. Хэрвээ шунгар телевизээс бол 3 дахь удаа бараг болох гээд байна. Тэгэд өмнөх хоёулагийн өнгөрсөн жилийн ярьцлага бол нийслэлийн арчилсан намын дарга Батүл гэдэг утгаараа та манай нэвтрүүлэгт оролцож байсан. Өнөөдөр бол та нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагч Батүл гэдгээрээ энэ нэвтрүүлэгт оролцож байгаамаа. Тэгэхээр хоёулагийн ярилцлага бас тэр зүг чиг рүү явах ба. Ингээ хоёулаа эхний асуултаа би танд нэг бичлэг үзүүлээд тэгээд тэндээс асуултаа эхлэе. Одоо нүүрээ нуусан эх орончд өөрсдөө эх орончд гэдгийг та нар анзаарсан бол тэр бичлэг дээр бол бүгд нүүрээ нууж өөрсдөө гарахгүй байгаа. Та нар тэрийг анзаарсан байна. Урд нь ч бас одоо нэг Вьетнам засварын газрын иргэдийг очиж бас ийм дарамтлсан явдал бас нүүрээ нуусан байдаг эднэр. Энэ бол үнэхээр одоо манай нийслэлчүүд бол ийм биш. Манай иргэд бол ийм одоо найрсаг ус ийм харилцаа гаргадаггүй. Бид ийм одоо хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байгаа улсуудад бол улсуудын өмнөөс бол үнэхээр одоо ичж байна. Тэгээ бид энийг бол буруу шилж байна. Тэгээ би та бүдээс бол бас уучлал хүлцлийг болгож байна. За ийм та уучлалгүйсэн бурхан алдаа ууланд болсон үйл явдлаас болоод за энэ уучлалын тухай иргэд одоо янз бүрээр ярьж байгаа. Уучлал гуйх ёсгүй байсан. Заримд болсон зөв энэ бол одоо соёл тогтоолоо гэж. Та одоо энэ тухайга тайлбарлах юм манай үзэгчдэд. Тэгээ цензургээрээс ч би чинь чамаас асууя л да тийм ээ. Энийг ер нь зөв гэж үзэж байна уу буруу гэж үзэж байна? Алийг. Одоо шинэ энэ уучлалгүйс явд. Эсвэл бол одоо тэр бурхан алдсан ууланд одоо хүн сөхрүүлж гисэн тийм ээ. Дарамтлж байгаа явдлыг ер нь юу гэж бодож байна? Бурхан алдсан ууланд хүн сөхрүүлсэн дарамтлж байгаа явдал бол угаасаа байж болохгүй асуудал. Тийм учраас би энэ бас зориуд уучлалгүй байдаг. Дорж уучлалгүй байна. За. Яг тэгэхээр тодорхой үзэл суртал идеологтой ийм нацист хөдөлгөөн гарч ирээд байна. Хүмүүс анзаарахгүй болгож байна. Яг үндэ ийм нацист хөдөлгөөн. Ийм хөдөлгөөн гарч ирчээд үйл ажиллагаа явуулаад тэгээд дураараа ямар нэгэн газар очиж өөрсдөө ямар нэгэн дэг журам хорио цээр тогтоогоод ингээд үйл ажиллагаа явуулаад байгаа. Өөрөөр хэлбэл одоо 30-аад оны үед Германд еврейчүүдийн эсрэг нацистууд авирлж ирсэнтэй адилхан ийм үйл явдал яваад шүү дээ. Тийм ээ? Тэр одоо Германд европчуудын хооронд одоо юу гэдэг германуудын хооронд Германы тэр нацистуудын хооронд одоо нэг манай нэг ийм бүдүүн хүмүүс гарцсан. Тэгээд одоо ингээд хүнийг сөхрүүлчихсэн. Энэ чинь айлч утгаар нь бодоод үтсэн. Нэгдүгээрт бол энэ бидний тэр тусмаа миний итгэл үнэмшилт бол харьцуул юм. Би хүнийг альва одоо угсаа гарал яс үнцээр нь ялгарлахыг бол үнэхээр эсэргүүцдэг. Ер нь бол энэ хүнийг угсаа яс үнцээр нь ялгарлах энэ үйл ажиллагаа чинь бол одоо хүн төрөлхтөнд бол хүн төрөлхтний эсрэг гинт хэргийн доонд ордог байхгүй. Тэгэхэд бид энд ингээд тийм хүмүүс чөлөөтэй дураараа ингээд одоо өөрийнхөө одоо дуртай газараа одоо гадны иргэдийг дарамтлаад явж байна. Үйл дарга энэ хоёр талын маргаан дэгдэг гэдэг байна. Нэг хэсэг нь болж байна. Энэ хүнийг ингэж дарамтлаж болохгүй уучлахгүйсэн зүг. Нөгөөх нь болохоор бурхан халдун уулын босго тэнгэрийн даваа гэж үт юм байна. Та бурхан халдун ууланд очиж үзсэн үү? Гэхдээ би бурхан халдун уулын одоо манай нутаг. Тийм учраас яг ингэж хүмүүс ингэж янз бүрийн ярьдаг байхгүй одоо. Одоо ингэж юм байна. Босго тэнгэрийн даваанаас наашаа харийн хүн бүү алхвал гэсэн тийм үгтэй юм байна. Богдын голын урсгалаас хатан хүн байсан ч бүү амсуул гэд одоо тэр бурхан халдун уул руу ороод босго тэнгэрийн даваан дээр юм самбар байд юм байна л. Тэрэн дээр нь богд Чингисийн сургаал гэд биччихсэн байдаг гэд. Тийм учраас тэр ууланд харийн хүн явж болохгүй. Энэ бол одоо манай өвөг дээдсийн одоо онгоныг онголсон ариун дагшин газраа гэж ингэж тайлбарлаад байгаа юм л. Хэрвээ ийм зүйлийг бид одоо ирж хайх юм бол 13 дугаар зуунд ч юм уу тийм ээ 16 дугаар зуунд ч юм уу 19 дугаар зуунд ч юм уу ингэж битсэн юм дэлхийгээр нэг баг. За бид 21 дугаар зуунд байж шүү дээ. 21 дугаар зуунд. Бид 13 дугаар зуунд амьдарч байгаа улс биш. Тэр үеийн цаг нөхцөл байдал нэг өөр. Мөн үү?
тэр үеийн сэтгэлгээний загвар нэг өөр. 21-р зуун гэдэг бол их өөр зүйл. Тэгээд тийм ч учраас бид нар бол юу гэдэг вэ гэхээр зэрэг ийм ямар нэгэн иргэдийн гадны ч дотны ч хүний иргэдийн хүний эрхэнд халдсан аливаа үйл ажиллагааг зөвхөн хуулиар тогтооно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл бурхан алдууны тэрнээс цааш гадны иргэд явж болохгүй. Тэр гэдгийг бол бид нар зөвхөн хууль гаргаж тогтооно. Бид нар хүний эрхийг бол зөвхөн хуулиар хязгаарлана. Ингээд тогтоосон юм 21-р зуунд амьдарч байгаа. Гэхдээ одоо хараа бурхан алдуу уулын чинь эмэгтэй хүн гарч болдоггүй байхгүй юу? Тийм учраас би очиж үзээгүй. Гэхдээ тийм хууль байхгүй ш Монголд. Эмэгтэй хүн бурхан алдуу ууланд гарч болохгүй гэсэн хууль байхгүй. Тэгсэн мөртлөө энэ бол ёс заншил. Бид нар ёс заншлаа дагаад тэр ууланд эмэгтэй хүн гарахгүй. Их санаас ахмадуудаас асуухаар ёс заншлын тухай бас өөр юм ярьдаг. За. Энэ эмэгтэй хүн гардаг ч ёс гэж би гээд бас зарим хэсэг ахмадуудад. Тийм үү? Бурхан алдуу ууланд уу? Бурхан алдуу ер нь онгон шүтэнтэй ууланд. Онгон шүтэнтэй ууланд. За. Жишээ нь бол юу гэдэг одоо нөгөө Сүхбаатар аймагтайгаа нөгөө Алтан овоон дээр эмэгтэйчүүд гардаггүй л гэдэг. Тэгэхдээ би одоо тэр Алтан овоон дээр зөндөөл эмэгтэйчүүд гарцсан нар мандахыг үзэл зогсч л байдаг. Тэгээд нутгийн зарим хөгжүүлээс асуухаар үгүй тэр чинь эмэгтэй хүн гарахад 20 царай байхгүй шүү дээ. Янз янзаар тайлбар. Янз янзаар. Энэ дээр ингээд бичээ тогтоогоод ингээд хийцэн тим имийг бол одоо дураараа зохиогоод байна шүү дээ. Тэгээд чинийг бол одоо юу гэдэг үнэхээр одоо нэг мөр тийш нь болох хэрэгтэй. Нөгөө талаас бид нар нэг юм ойлгох хэрэгтэй. Бид нар ингээд одоо юу гэдэг юм би энэ дасамд нэг жишээ хэлье. Жишээ нь бол 19-р зуунд Японд бол гадны хүн орвол толгойг нь авдаг байлаа шүү дээ. Япон улс руу юу? Тий. За. Одоо Япон тийм байвал яаж хөгжих юм? Одоо тийм биш үстэй. Биш ээ. Биш. Японд очиж исэн юм байна. Тий. Ийм л энэ гадны хүн ч ороход 20 царайт байсан зарим улсууд бол ер нь. Тэгэхээр би түрүү хэлээд байгаа цаг хугацаа нэмийг цаг хугацаанд л байлгая. Энэ та нацизм үүсэж гин гэж байна шүү дээ. Үндэсний үзэл, үнсэрхэг үзэл хоёр ялгаатай юм аа гэж бас тайлбарлаж байгаа. Үнсэрхэг үзэл гэдэг нь одоо таны хэлээд байгаа тэр нацизмыг хэлээд. Үндэсний үзэл гэхээр түүх соёлоо өв уламжлаа дээдэлдэг тийм үзэл байгаамаа гэсэн юм арга бас яваад байгаа. Энэ үндэсний үзэл, үнсэрхэг үзэл гэдгийг одоо жишээ нь янз бүрээр ялгуурлаж энэ өөр юм, тийм юм гэж бичиж байгаа хүмүүсийг харахаар бас л өөрийнхөө л үзэл бодлыг бичсэн байна. Тийм ээ. Тэрнээс үндэсний үзэл гэдэг нь тэгэхээр эрхэг гэдэг дагвар залгацгаар тэгээд өөр юм болцдог гэдгийг бол ямар нэгэн нотлсон, ямар нэгэн үнэлэмж тогтоочсон тийм ээ. Ийм юм бол байдаггүй. Жишээ нь одоо юу гэдэг нь сайхан нэг удаа бичсэн номон дээр үндэсний үнцэл, үнсэрхэг үзэл хоёр ялгаатай маа гэж бичцэл байсан. Тэр бол их сайхны л бодол. Тийм ээ. Тэрнээс биш энэ одоо нэг тийм гүн үзэл санааны их тийм зарчмын өдр асуудал яриад байгаа юм биш. Германы тэр үнцэрхэг үзэл гэдэг. Германы тэр яриад байгаа үнцэрхэг үзэл гэдэг бол ерөөсөө л герман хүнээс бусд нь хүн биш л гэсэн үзэл. Герман хүнээс бусд нь хүн биш гэсэн үзэл. Японууд үнцэрхэг үзэлтэй. Үндэсний үзэлтэй. Тийм ээ. Гэхдээ Японууд юу гэдэг вэ гэхээр Япон хин нэг одоо Япон нэр төртэй амьдрах ёстой. Өөрөөр хэлбэл ажилтай, орлоготой тийм ээ, боловсралтай Япон ийм л байх ёстой. Энийг бид одоо үндэсний үзэл гэж үзсэн, үнцэрхэг үзэл гэж үзсэн тийм. Үнцэрхэг үзэл гэж. Одоо өөрөөр хэлбэл одоо гэгэрсэн ийм байдлаар ханддаг. Жишээ нь англичууд айхтар үнцэрхэг үзэлтэй. Гэхдээ англичууд бол англи хүн боловсралтай байх ёстой тийм ээ. Ер нь бас нэр төртэй амьдрах ийм одоо чадвар тэнхээтэй байх ёстой л гэж үздэг. Тэрнээс хөө үнцэрхэг үзэлгээл одоо хас тэмдэг зүүч гэсэн тийм ээ. Хавийн амтныг сөхрөө суулгаад одоо толгойг нь завчих гэж байгаа юм шиг тэр ч одоо зан үйлийнхэн ч даваад үзэхэд хуучин цаг сөхрөө суулгадаг чинь толгойг нь завчихна гэсэн. Энийг ямар хүмүүс үйлснээр тогтоосон уу? Одоо цагдаагийнхан мэдээж энийг шалгаж байгаа. Жохон одоо маргаантай нөгөө түрүүний миний хэлдгээр нүрээ нууцсан байсан яг хэн бэ юу вэ гэдгийг одоо тогтоож л багш байна л да. Тэгээд дээрэс нь хэлэхэд бол эн чинь бид нар одоо гадаадын улс оронд спештэй яг үндэ бол одоо 150 ч гэдэг 200-аад монгол хүн байна.
Бид нар одоо бидний энийг одоо тэр улс орнуудад телевиз хэвлэлээр монголчууд бусад үнд цугсаг ингэж гадуурхаж байгааг харуулвал яах юм бид нэр одоо манай ард иргэд чинь урагшаагаа визгүй зорчиж одоо хятад оронд очиж амжиргаагаа залгуулж шүү дээ. Энд чинь одоо жилдээ 7 одоо 600 мянгаар л гарч шүү дээ. Энэ чинь хятадын хэвлэл мэдээлэл Солонгост ч их олон монголчууд ажиллаж амьдарч байгаа. Энийг харуулвал гэхдээ гадны орнуудад одоо ингэ явж хахад монгол хүн орохыг хориглоно гэсэн тийм хоолны газраас ахвал газрууд байдаг л та. Мэдгүй тийм яриа байсан бид тэрийг үзээгүй. Тийм байдгийг мэрсэр байдгийг. Зүгээр жишээ нь ийм яриа байдаг. Зүгээр одоо ухаан Европт бол монгол хүн орохыг хориглоно гэсэн байдаг гинлээ. Би өнөөдөө үзээгүй. Тэр нь юунаас болсон гэхээр зэрэг хулгай хийгдснээс болсон. Маш их хулгай хийдгээ. Тэрнээс нь болоод ингэсэн гэсэн юм ярьдаг. Гэхдээ уучлаарай манай консулууд юу хийж байгаа юм бэ? Манай элчин сайдын яамд юу хийж байгаа юм бэ? Эний чи эсэргүүцэх ёстой шүү дээ. Эний чинь болиулах ёстой. Тэд ажиллаа хийх ёстой байхгүй юу? Түрүүний таны хэлсэн тэр нүрээ нуусан тэр их орончид гэдгээс нэг хүн нүрээ нуухыг хүсээгүй юм. Тэгээд өнөөдөр таныг энд ярилцлаганд орно гэхээр асуулт тавья гэж ирсэн. Бид нар асуултыг авсан. Та үзэх үү? За тий. Тэнд одоо ууланд миний бие болоод босоо хөх Монгол бүлэгмийн залуучууд бид нар уулын тахилга хийж явсан. За тэнд одоо энэ хэвлэл мэдээлэлээр яригадаад байгаа шиг өвөр монголчуудыг зодсон зогсон дээрлэхсэн асуудал гараагүй. Бидний хувьд өөр залуучууд тэр өвөр монголчуудыг одоо сөгдүүлээ суулгацсан байхад нь бид нар очиод салгаж аваад адилхан дүүс монголчууд байд яагаад ингэж байгаа зүгээр явуул гэд бид нар явуулсан. Эрхэм хотын дарга та энэ мэдээллийг хаанаас аваад биднийг ингэж нэр зааж ингэж гүтгвэ? Энийг бас асууж сонирхож байна. За та тэгээд Улаанбаатар хотын дарга байж Хинтээ аймгийн өмнө дэлгэр суманд болсон асуудлын өмнөөс уучлал гуйж Монгол улсынхаа нэр төрийг олон нийт дэлхийд дахин дэгэж буруугаар сурталчлах таны одоо үндсэн ажил ч юм уу гэж асуумаар байна. За. Би саяны ярьж байгаа нь гайхлаа харин. За. Юун гоё гэдэг шиг юм болж байна л да. За. Би ерөөсөө танд ган уяг харцаг гэдэр гэж би огт юм яриаггүй шүү дээ. За. Босоо би ямар санда нүрээ нуусан хүмүүс байсан гэж ярьсан шүү дээ. Тэгээд би одоо жишээ нь одоо миний тэр ярилцлагыг бичүүлээд одоо харуулах юм бол тийм ээ. Сая харуулсан шүү дээ. Тэрэн дээр чинь ингээд нөгөө интернет онлайнаар тарцсан тэр бичлэгийг үндэслэл би ярьж байгаа байхгүй юу? Тэндээс та мэдээлэл авсан. Тий. Тэнд ч бол одоо босоо хөх Монголынхаа ингэж гэсэн явсан л да. Тий. Тэгэхээр зэрэг бол би тэрнээсгүй одоо ган хуйг гэдэг харцаг байсан эдэр гэж огт юм яриаггүй. Тэгсэн энэ хүн өөрийгөө нэгдүгээрт бол өөрийгөө одоо ягаад өөрийг хэлсэнгээ ойлгоцсон юм. Өөрөө бол яг тэр нөгөө хүнийг сөхрүүлж яхад хоёрдугаар за яах вэ? Хөрх юм хоёрдугаар асууж байгаа асуулт нь би чинь найрсаг Улаанбаатартын дарга юм байхгүй. Би өнөөдөр жуулчтай авах гээд бэлтгэл хийж байгаа хотын дарга юм байхгүй юу? Би тэр жуулчд ирэхээс өмнө ийм зогсонсгүй юм интернет онлайнаар одоо явж байгааг бол би хараад бол үнэхээр одоо би энийг эсэргүүцэл илэрхийлэхээс ч өөр байна. Тэгэхээр хинтэд болж байгаа асуудал танд ямар хамаатай юм бэ гэдэг шүү дээ. Би харин тэр найрсаг Улаанбаатарын жуулч чинь манай Улаанбаатараар дамждаг. Тийм ээ? Тэр тусмаа бид нар энэ жил жуулчдыг огтож авах гэдэг маш том бэлтгэлүүд хийж байна. Тийм учраас би бол одоо ингэж хэлэх ёстой. Тэгэхээр та уучлалаа бол хотын даргын хуваар гуйсан юм байна тий? Тэглэх байх хотын дарга. Би бол найрсаг хотын дарга уучлалсан. Таны энэ уучлалын дараа ерөнхийлөгч Элбэг Дөрж бас таныг дэмжиж нэг үг хэлсэн юм шиг байна. Гэтэ би тэрийг сонсоогүй л дээ. Энэний дараа бол Хятадын CCTV одоо Хятадын төв телевизүүдээр бол ингээд Монгол улс бол юм нацистуудтай, хит даврагчтай юм байна. Энийг одоо ингээд Улаанбаатар хотын дарга одоо ингээд хүлээн зөвшөөрнөөс уучлал гуйлаа гэд манай нэр хүнд дэлхийд даяар унчлаа. Харин яасан сайн юм бэ? Хэрвээ тэр уучлалыг гуйж Улаанбаатар хотын дарга нь хэлээгүй
Хэрвээ одоо тэрийг ерөнхийлөгч дэмжээгүй байсан бол яах байсан гэж бодож байна? Яах байсан гэж. Үгүй эсвэл тэр үйлдэлийг зөвшөөрч байгаа. Нацистуудаа өөгсүүлж байгаа. Зөвшөөрч байгаа тийм ээ. Одоо бид нар ч нь бол энэ бол арчилсан улс орн байна. Зарим нэг иргэдэн зохисгүй үйлдэл хийсэн байна тийм ээ. Тэрийг бүр хотын дарга нь эсэргүүцэж байна. Ерөнхийлөгч нь түүнийг дэмжиж байна. Энд чинь соёлжиж иргэншсэн улс байна л гэж нэр хүндэн өсөж байгаа гэдэгт эргэлзээрэй. Нэр хүнд өсөж байгаа гэж. Тэгвэл яах вэ? Яагаад хит аврагчтай нацизмтай улс гэхээр манай нэр хүнд өсөхгүй шүү дээ. Биш ээ, би тэр утгаар биш. Өөрөөр хэлбэл хэрвээ ийм одоо үйлдэл хийгдээгүй саяны мэдээ телевизээр явсан бол саяны дээр суулгаж байгаа, сүхрүүлж байгаа тийм ээ. Баахан одоо тийм янз бүрийн одоо хийтэй улсууд очиж байгаа явдлыг хэвлэл мэдээлэлээр дэлхийгээр цацсан бол харин яах вэ? Бүгдээрээ таг суугаа сууж яддаг. Жишээ нь бол одоо энэ лалын ертөнцид болж байгаа үйл явдалд бол одоо нэг л юмд одоо үннийг хэлэхэд бол энэ Европын бусад одоо иргэншсэн улсууд бол дургуутдаг байхгүй юу? Гэхдээ тэр лалын одоо хит таврагсад тэр өвчтэй хийтэй алуурчингууд байдаг. Энэ бол одоо тэр бом гарan хүн дотор янз бүрийн солиотой улсууд бол байдаг. Тийм ээ. Гэхдээ тэд нар хүний толгой авч яхад тийм ээ сөхрүүлсэн алж хядж яхад яагаад бусад лалын шашинт нь тэрийг эсэргүүцэхгүй байгаа юм бэ? Яагаад тэрийг ингээд одоо эсвэлтлэр одоо зөвшөөрöd байгаа юм бэ? Яагаад одоо шинэ яг лалын шашинтнууд бөөнөөрөө гаргаж наад харигслаа болооч гэж одоо тэр өвчтөе улсуудаас шаардахгүй байгаа юм бэ? Тийм ээ? Харин нэг шог одоо хошин зураг зурцсны төлөө зүгээр бөөнөрөө энэ тэнд бослого болоод идэх нь ямар өвчтэй юм бэ? Баахан малж чадаад. Тэ баахан малж чадаад яагаад энийг эсвэлтлэр дэмжиж байгаа юм? Жишээний үннийг хэлэхэд бол би одоо улам бүр одоо ийм үйлдэлийг бол төвчөхгүй болж байгаа. Яагаад гэвэл зэрэг РТ-ээр гарлаа. Одоо Оросын телевизээр, Оросын том үндэсний телевизээр гарлаа шүү дээ. Монголын нацистууд гэдэг. Гэхдээ би дотроо бол үнэндээ сандарч байгаа байхгүй юу? Одоо тэр Оросууд чинь дүүрэн монголчууд явж байгаа. Оросууд чинь нацистуудад үнэхээр дургу. Тийм үү? Тийм. Тэгээд тэдний минь та нар яасан их одоо нацизм ярьдаг улс гэд бариад давал одоо харин манай иргэд бол одоо хэлэх юм шүү дээ. Гэхдээ манай хотын дарга ерөнхийлөгч тэр чинь бүр эсэргүүцдэг юм. Манайд яг жоохон арчилсан улс. Одоо зарим нэг юм хүмүүс үзлээ бодлоо ингээ буруу эрхэлтийн тэгтээ манай хотын дарга дээр чинь эсэргүүцээд ерөнхийлөгч эсэргүүцээд гэх. Тэгээ та зэрэг ингээд ярихаар за одоо манай үндэсний үзэлтнүүд ингэж хэлж байгаа. Саяхан ирээнд Монгол эмэгтэй алгагдсан. За Испани метронд Монгол залуу зодууллаа. Хаана энэ тэр Бээжин хотын дарга уучлал гуйж байгаа. Бид нар яхаараа жижиг улс болохоор бусдын өмнө бүндөгнөж уучлал гуйх алавтай юм бэ гэдэг шүү дээ. Тэгэхээр би нэг юм жишээ нь бол одоо юу гэдэг Монголд одоо хоёр одоо хятадын иргэн алуулсалт. Энэ бол одоо санаатай мөнгөний дээрэнт гэсэн ийм одоо гэмт хэрэг хийгдсэн. Гэмт хэрэг хийгдсэн. Ер нь бол ийм гэмт хэрэг энэ тэнд бол хийгддэг. Гэхдээ энэ нь ямар нэгэн нацист үзэл санаа, идеолог тийм ээ ямар нэгэн тийм зорилгоор үнд сугсааг ялгуурлах зорилгоор биш эрүүгийн шинжтэй гэмт хэрэгүүд хийгддэг. Мөн үү? Саяны тэр үйлдэл чинь бол бүр одоо би хэлээд байна шүү дээ тийм ээ. Одоо үнд сугсааны эсрэг ийм үзэл санаан дээр түшгэлсэн санаатай зохион байгуулалтын гэмт одоо үйлдэл байхгүй юу? Хүн төрлөختөн бол энэ хүн төрлөختний эсрэг гэмт хэрэг юм шүүгээд Нюрнбергд шүүхээр яллаа тийм ээ. Хоригдсан ийм одоо үзэл санаа Монголд орж ирсэн. Би тэгтээ нэг зүйлийг хэлье. Ер нь тэр одоо тэр хас тэмдэг зүйцсэн яваа улсуудад би бол шууд шаардж байгаа. Тэр Гитлерийн хэрэгэлдэг хас тэмдгийг хэрэглэхийг зөвшөөрөхгүй шүү хотод. Тэрийг болоороо таа. Яагаад тэр чинь манай түмэн насан хийв. Харин түмэн насан хийгээд та нар яг түмэн насан хийсэг хэрэглээ. Тэрнээсгүй нацистууд хэрэгжилж ирсэн тэр хар улаан фон дээр хараар хэрэгжилсэн тийм ээ. Ийм нацист идеологийн бэлэг тэмдэг болгож байгаа энийг бол хэрэгжилж болохгүй. Тийм хориглох шийдвэр гаргах юм уу? Би бол одоо бүр шаардсан. Би энэ одоо тэр өөрийгөө үнцэрхэг ямар нэгэн үнцэрхэг үзэлтэн байх юм бэ? Ямар ч үнцэрхэг үзэлтэн байхгүй шүү дээ бид нар. Эх оронч ч ойлголт байхгүй шүү дээ. Монголчуудыг одоо ийм жигсүртэй болгож харуулаад суулгаж байгаа байхгүй. Би тэрийг хэлж байгаа. Гитлер чинь монгол хүн еврей хүн хоёрыг устгах ёстой гэж хэлсэн юм шүү.
Та нар ичихгүй над улаан тэмдэг хас тэмдгийн бас зарим нь Гитлер Монголыг зөвхөн үлдээгээрэй гэсэн ч гээл тэгдэг. Тэр өөрхийдөө бодлоо зохиож байгаа. Хүсэл бодол гэж. За та хоёр дахь удаага хятадаас уучлалгүй жий тийм үү? Өмнө нь нэг Ленины хөшөөг нураахад хятадын коммунист нам олон сая хүний хятадсан гэж хэлээ. Дараа нь хятад улсаас манад цугаа элчин сайд гомдол гаргасан. Таныг тэгээд уучлалгүйсэн гэж сонссон. Ер нь бол тэр бол би тэрийг яг одоо гадаад яамны зүгээс ч гэсэн бас надад одоо тийм гадаад иргэн ямар дамжсан шүү дээ. Луу улдоор дамжсан. Хоёр улсын харилцаа. Ялангуяа эрх баригч намтай холбогдсон асуудал ярьж байна. Энэ ч бас ойлголцох ёстой зүйл. За хоёулаа энэ асуудлыг орхиё. Одоо хотынхаа асуудал руу оръё. За уржигдраас ахуулаад хотод их хэмжээний цас орлоо. Ер нь сүүлийн 7 хоног 2 удаа орчуудаа. Гэтэл манай хот гамшигын байдал бэлэн биш байгаа юм шиг санагдчихэв. Маш олон хүн явгнаас гэмтлээ халтарж ундлаа. Дээрээс нь машин тэрэг мөргөлдөж осол борлоо. Тэр засыг маш хурдан цэвэрлэж чадахгүй байна. Тэгэхээр нөгөө Америк эднэрт ордог шиг их цас ороод гамшигын байдалд орвол хот бэлэн биш байна, тийм үү? Ер нь гамшигынхаа нөөц баацыг бэхжүүлэх чиглэлээр бид нар бэлэн биш байсаар ирсэн. Сүүлийн одоо сүүлийн үед л нэг чадсан арга хэмжээ авч байна. Би өөр төрөйтэй иргэдэн орол дээр ч хэлж ирсэн те. Хотынхаа гамшигтай тэмцэх чадхыг дээшлүүлэхгүй тэрнээс төсөв хөнгө харамлна гэдэг бол үнэхээр одоо байж болсгүй зүйлээ гэж. Гэхдээ манай иргэдийн төлөөлөгчид манай хотын одоо захиргаа бол одоо хуулиад авахаас өөр аргагүй байдалд орчод байгаа. Ямар хуулийн дээр төсвийн хуулийн дээр энэ одоо гамшигч нөгөө босоо тогтолцоотой улсын төсвөөс гүйцэтгэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө бидний нөгөө улсын төсөв хариуцж байгаа тийм төсвийн зүйл рүү бид нар хөрөнгө оруулах эрхгүй байдаг байхгүй. Тийм учраас л энэ одоо онцгой байдлын газар тийм ээ энэ улсын төсөвтэй хийгээд энэ онцгой байдлынхаа материалын баазыг бэхжүүлэх ёстой. Гэхдээ бид нар улсын төсвөөс хэрэгжүүлэх ёстой ажилтайгээд хайж бас чаддаггүй. Өөрсдийн цагаас өөрсдийнхөө цагаас л тэгэл одоо аудит шүүмжил тавиулаад тэгэл чаддаг яд үзэн шүү дээ бид. Үер болохоор урсчих гэдэг. Тий цас болохоор дарагдчих гэдэг юм байна. Тэгээд үнэхээр одоо ер нь бол их хөрвийн аргаар л явсан байна шүү дээ бид нар чинь. Одоо тэгээд энийг зас залруулах боломж байхгүй юу? Үгүй байна л да одоо их хэл жил байна тийм ээ ямар өргөс авсан шиг болчихгүй л байна. Дээрээс нь бол үннийг хэлэхэд бол одоо их санаа зовдөг. Олон айл үерийн ам дээр байж. Шар усны үер тэгэлж л байна баяа зүрхэд. Зөндөө хэлдэхгүй байдаг. Одоо бити энэ үерийн ам дээр буугач тийм ээ. Жишээ нь бол одоо би одоо нэг юм санаа зовж байна. Энэ жил бол их үерийн жил ер нь энэ үерийн одоо 66 оны үер шиг ийм хэмжээний үер ойртож байгаа гэж одоо манай усны хүрээлэнгийнхээ дээр сануулад байна л да. Энэ бол ийм одоо орчлолтой юм аа тийм ээ. Дахин давтагдах магадaltaй юм аа гэдэг. Тэгээд одоо ямар санда айлуудаас болохгүй бол үерийн даатгал авъя. Тийм ээ. Одоо үерийн ам дээр хориглосоор байтал буугаад байгаа юм бол уучлаарай тэгвэл даатгалаа өгч. Тийм ээ. Гэдэг зүйлийг шаардах хэрэгтэй болж байгаа. Урсцсан хойно чинь бид нар юм чинь төлж өгөө. Одоо эд хөрөнгө хохирлоо ятгахтаа дараа нь барагдуулах хэмжээнд байх хэрэгтэй. Тийм биз. Жишээлбэл одоо юу гэдгийг одоо тэр туулын одоо 70 дотор аваачаад хот төлөвлөлт хийгээд төлөвлөгөө гаргаад туулын одоо энэ үерийн 70 дотор одоо үнэхээр харамсмар. Тэгээд аваачаад газрын зөвшөөрлөгөөд барилга байсан. Одоо River Garden гэх тийм. Тэр 66 оны үер шиг үер бол одоо яа. Яг бол 66 оны үерээр чинь байна шүү дээ. 1 секундэд 80 метр куб ус урсж ирсэн гэж байна. Секундэд 80 метр куб. Их тайвныг үр далдарч ирсэн л гэж сонссон. Тэгэхээр чи 80 метр куб гэдэг чинь 1 секундэд 80 тонн усаар цогч яах гэсэн үг шүү дээ. Хэрийн байшин тэсэхгүй. Хэрийн зүйл тэсэхгүй. Тэгээ хамгийн гол нөгөө одоо үерийн 70 дотор өөрчлөлт ингээд дотор нь оруулаа барилга барингууд одоо үерийн голдрол өөрчлөлт хийж байгаа байхгүй. Одоо тэр чинь ингээд тэгээд тэр айлууд нь ингээд өөрсдөө үерийн хамгаалтын хан босгоод эхлэнгүүт нөгөө чинь нөгөө ус чинь даралт аваад доод хэсэг рүүгээ маш хүчтэй
буудан шүү дээ тэр чинь. Ингээд тэр Гидр динамикийн шинжилгээ ухааны үндэстэй тогтоодсон байсан үерийн далан дотор төлөвлөлт хийгээд ингээд байшин бариад одоо хүмүүс амьдарч байгаа. Тий, амьдарч байгаа. Үнэхээр хэцүү. Нөгөө байшин бариад хөрөнгө оруулсан компанийн буруутах арга байхгүй. Яг тэгвэл хот нь төлөвлөлт хийгээд газар олгоц юм чинь. Хууль ёсны дагуу авцсан. Одоо болиулах гэдэг одоо би бүр хүчээр зогсооцол байж байна. Тэгвэл нөгөө нэг хэсэг нь баригдчихсан. Тэгээ одоо чухам энийг одоо яад юм байгаа ингээд. Тэгээ ямар сайндаа л одоо бүр аргаа бараад анхааруулад тий одоо ингээд тэгээд нөгөө хамгийн гол нь юу гэхээр зэрэг зарим нэг хүмүүс энэ дэр бид нар чи юм мэддэггүй учраас хиндүрдэг юм байна л та. Туулын голын усны төвшин буураагүй юм байна. Манай усны хүрээлэнгийнхэн 46 оноос хойш хэмжилт хийгээд явж байгаа гэж. Яасан бэ гэвэл тэр хэмжилтээр бол туулын усны хэмжээ буураагүй. Ганцхан яасан гэхээр 66 оны үеэр нөгөө уулын бүх хайрууд дайрагч нь хамж орж ирээд доорн дэвссэн. Тэрнээс усны хэмжээндээ. Тий, усны хэмжээндээ. Нэмэгдэх магадaltaй. Нэмэгдэх магадaltaй гэсэн үг байхгүй юу? Нөгөө 66 оны үеэр чинь ахих магадaltaй гэсэн үг шүү дээ. Нөгөө нэг толгойд өртөөнөөс амгалан руу явдаг нөгөө нэг рейл бус. Тэр чи одоо Дарханаас Улаанбаатарын хооронд явж байгаа юу? Явж байгаа хөө. Явж байгаа харагдсан шүү. 3.9 сая доллараар худалдаж авсан тэр рейл бусыг. Тэгээ хот дотор ямар ч ашиг гараагүй. Энэ хайрын тийм үү? Хайрын биш шүү. Би шууд хэлье. Яагаад? Яагаад хайрын биш шүү гэхээр зэрэг өөрөөр хэлбэл энэ рейл бусыг хот дондор явуулахдаа нийтийн тээврийн автобусны буудлууд нь шууд рейл бус руугаа ордог. Байх ёстой. Төлөвлөлт хийцсэн болвол тийм ээ рейл бус бол ингээд дүүрэн битүү хүнтэй явна. Гэхдээ хийгээгүй байхад нь манай хавчраа явуулчихсан шүү дээ. Тийм учраас бид нар өнгөрсөн жил наадмаар санаж байна уу тийм ээ рейл бус битүү хүнтэй явсан шүү дээ. Яг нөгөө бид нар наадмын тэр үед автобусны буудлуудаа зоос. Зүгээр төр зургийн арга хэмжээ авсан. Төр зургийн арга хэмжээ авсан. Нэгдүгээр, хоёрдугаарт биш рейл бус үнэхээр их ач холбогдолтой. Энэ хурдан галт тэрэг юм уу? Ийм галт тэрэг л төмөр замаар яваад эхлүүл хот маш хурдан тэлдэг. Яг тэгвэл нөгөө хотын төвтэйгээ холбогдох ийм холболт бий болчдөг учраас. Гэхдээ яг тэр талаас нь бодоод үзвэл тийм. Гэтэл амьдрал дээр өнөөдөр хэрэгжиж чадаагүй шүү дээ. 3.9 сая доллар гэдээ би бүр харамсаад байгаа байхгүй юу? Та боддоо 3.9 сая доллар гэдэг чинь хэд вэ? 5 тэрбум. Бараг 6 тэрбум төгрөг тийм үү? Гэтэл хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн 3 жил хүлээгдэж байгаа шинэ эмнэлэг өргөтгөл нь 3 тэрбум төгрөг байхгүй. 3 жил засгийн газар шийдэж өгөөгүй. Өсвөлтөн суулгаагүй. Гэтэл өнөөдөр бид нар 3.9 сая доллараар нь рейл бус авчаад нөгөө богоон шууйг нь явахгүй болохоор нь дарханд авчиад. Дарханд очоо эвдэрсэн гэсэн шүү. Тэгэхээр ийм байна. Одоо ч тэр яриа юу болж байгаа вэ гэхээр зэрэг хөрөнгө мөнгийг тэрэн зарах нь буруу, энэ нь зарах нь зөв гэдэг маргаан болчихно л доо. Жишээ нь бол үнэхээр хавдар судлалынхаа хөрөнгийг гаргаад шийдэхгүй. Уу яг зүгээр аливаа асуудлыг тооцоотой хийх ёстой байсан биш үү гэж би ярьж байхгүй юу? Тийм учраас бол бид нар какрас одоо яг үнэ хэрэг дээр рейл бус оруулж ирж энийг төмөр зам дагуу одоо та нар санаж байгаа дээрээс нь нэмээд 2 урсгалтай төмөр зам тавьж шít. Богд уулын урдуур явах нэг транс шийдэгдэж байгаа гэсэн тэр зүйлээс юм. Хот дотор биш. Хот дондор 2 урсгалтай төмөр замаа 2 урсгалтай болж байгаа. Манай төмөр замын хөрөнгийг гаргаад хийж байгаа. Ягаад гэвэл би түрүү хэлээ. Урах наран хороол төмөр замтай л холбогдоод үйлчлэгээтэй л болж байгаа юм бол урах наран хороол одоо хонхор өдр бол маш хурдан хот дэлдийн шин төвүүд болоод явчихна. Тэгж ярих юм бол хурдны замч биш, ерөөсө төмөр замаа дагаж хот дэлдэг. Төмөр замынхаа үйлчлэгээ тавьдаг. Манай хот ягаад тэлэхгүй байгаа юм? Ягаад баг тойроогаа тойрчоо суугаад байгаа? Ягаад ингэж хот маань бол энэ төвлөрчөд байгаа? Ягаад гэвэл бид нар тийм төмөр замын үйлчлэгээ, тэлэх үйлчлэгээ хийж өгөөгүй байхгүй. Тэгээ бид нар энэний анхны оролцоог төмөр зам маань харин зориг гаргаж, хөрөнгө гаргаж хийсэн. Тэгсэн. Хоёрд би тэр 3.9 сая доллар шүү дээ. 3.9 сая доллар жишээ нь яг үнэндээ сонгон хайрхан биороо төмөр замын үйлчлэгээ явуул тэр хавийн хөрөнгийг хичнээн үнэтэй болгоно гэж бодож байна. Яг бол төмөр замын үйлчлэгээ очиж учраас. Бид олон төвтэй хот руу явах ганцхан болцол үндсэн шаардлага энэ болчихлоо.
За тэгээ араас нь нөгөө хогийн ногоо ут. Одоо өхөө болсон те 2 дугаар сараас 6.7 тэрбум гэсэн үнэн үү? 6.7 тэрбум төгрөгөөр хийдэг ногоо утаа. Би нэг ийм л юм болж байгаа юм. Хогны ногоо уутыг бид яагаад гаргасан бэ гэвэл хог хаягдaltaй тэмцэх хамгийн ихний үндсэн шаардлага, үндсэн аксиом юу гэдгийг гэвэл хүн ерөөсөө зориултын ууданд л хогоо хийдэг ийм дадал зуршилтай болох явдал. Ерөөсөө бүх хогтой ерөөсөө зориултын ууданд л хогоо хийдэг. Жишээ нь одоо юу гэдгийг Германд явж байгаад ингээд гялгар уутыг гялгар уут руу хогийн уут руу хийж байгаа шүү дээ. Бүтэн чинь нөгөө адилхан гялгар уут шүү дээ. Тэгэхээр Герман үгүй энэ зориулт тийм байхгүй та гэж бүр тийм дадал зуршилтай. Тийм дадал зуршилтай болохоор хүн хог хаяхаа болж эхэлдэг. Жишээ нь Японд бол ийм дадал зуршлыг бий болгоход 7 жил болсон гэдэг. Өөрөөр хэлбэл зүгээр л нөгөө ногоо уут байхгүй хог хаяж чадхаар болох хэрэгтэй байхгүй юу? Харин тэр чинь иргэд одоо шүүмжилсээр байгаад болчлоо сая тийм үү? Нөгөө ногоо уут нь ингээ байснаа хэмжээ намраа бариулсан байгаа шүү дээ. Бид нар уутыг хүртэл улс төржүүлэхийн гайраас. Энэ юу нь улс төр байгаа юм тий? Үгүй жишээ нь ингэж байхгүй хог хаягдлын уут хийж яхаар сургууль барих ёстой шүү дээ. Тий. Цэцэрлэг барих ёстой. Цэцэрлэг барих ёстой. Үгүй цэцэрлэг барьж л байсан, сургууль барьж л байгаа тийм ээ. Дээрээс нь хог хаягдлын хураамжаар орж ирсэн мөнгийг зөвхөн хог хаягдaltaй өөр юмд хийж болохгүй. Хууль нь тийм байхгүй юу? 10 хэдэн тэрбум ордог лээ тэр чинь. Одоо би өөрөө 6.7-г асууж байна тийм ээ. Би нэг юм асууя тэгвэл зөөрүүлээд. Урд нь хог хаягдлын хураамж авдаг л байсан. Юу ч хариуд нөгдөггүйсэн шүү дээ. Яг тэрийг ирэхгүй. Юу ч өгдөггүйсэн шүү дээ. Хогтой байлгадаг байсан шүү дээ. Хогийн маань ачиж аваад явдаг байсан бид нар өгөөл сурцсан юмсан. Үгүй тэр хог тэр мөнгө хайш ордог байсан. Харин би тэгээд асууж тэр мөнгө хайчдаг. Тийм ээж үү. Харин тийм учраас бид нар яасан гэхээр хүмүүсээс хог хаягдлынхын мөнгийг авцгаад хогоо хийч гуутыг өгөхгүй байхдаа яад юм бэ гэсэн байна. Ягдвал тэр чи хог хаягдтал зарна. Тэгээ чи яг анзаараасан болов л шүү дээ. Одоо нэг зүйлийг арай үгүйсэхгүй л үү дээ. Ер нь гудамжинд хог хаягдал багассан. Тэгсэн. Тэр хараад бол хоггүй. Ер нь бол 10 жилийн өмнө тэр хараад бол одоо хоггүй хогноосоо салж ихэлсэн. Та нар санаж байгаа анх хог хаягдлын ногоо уутыг хийхэд хүмүүс ямар их энтузиазмтай тийм ээ. Ногоо уутанд тэгээд хогоо тавьдаг байлаа шүү дээ. Тээвэрлэлтэнд бол тэр ногоо ууттай газар нь тээвэрлэгч даваад. Одоо тэр 6 одоо тэгсэн чинь энэ улс төрчлөлтөөс болоод юу болсон гэхээр хүмүүс хог хаяг сонирхолгүй уутанд хийхгүй болол гэсэн. Тараага цацсан уу? Тараага цацаад гэсэн. Гэр хорооллоор. Тэгээ тараага цацаад гэсэн баг. Уутанд хийх нөгөө уутанд хийж арай гэж ингэж зурсч эхэлчихсэн чинь хүүхэд хүртэл ногоо утгай хайдаг маягтай болж байсан ч байхгүй. Капут. Одоо хүмүүс тэгээд айгүй мэдэмхэрж ярина шүү дээ зарим нэг улс. Хог хаягдлыг ялгах хэрэгтэй гэдэг. Уучлаарай эхлээд зориултын ууданд сууж хий сураагүй ээжж ялгаж харагдаач ястаа. Тэр 6.7 тэрбум төгрөг одоо хаашаа орж байгаа юм? Ногоо ут хийжсэн 6.7 тэрбум. Ер нь 6.7 тэрбум төгрөг чинь ногоо ут хийхээс гадна нөгөө тээвэрлэлтийн зардал гэдэг их олон юм дээр явдаг шүү дээ. 14 тэрбум төгрөг төвлөрдөм байна гэсэн тоо авсан би зөв одоо жилд хогны хураамжаар иргэдээс. 9.8 шиг санагдаж байна. Гэхдээ энэ ямар одоо тоо яг энэ миний энэ олсон тоо баталгаатай тоо биш. Тэгэхээр одоо тэр мөнгө хаашаа ордог болсон? Одоо нөгөө хогныхоо тээвэрлэлт. Одоо бид нар яаж юм вэхээр хогны уутны оронд одоо юу хийж гэнэ вэхээр одоо тэр хогийг хурааж авах одоо тэр хайрцаг савуудын тээвэрлэгчд нь өгөх гэж шүү дээ. Та нар очиод хайрцаг саваа тавь. Тэгээ хогоо хураагаад авчих. Тэгээ ачаа. Тэгээ үнийг савыг аваа явчих. Одоо харж байгаа хайрцаг савд өгж байхаар сургууль барихгүй яасан бэл гэж шүү дээ. Гэхдээ би тэр сургууль барихгүй яасан бэ гэд нэг улс төрийн давшилтын ихээр нь би хогны ногоо ут хийх явдлыг болиулах гэсэн юм биш. Тэгвэл хүмүүс хэрэглэхэ болчихсон. Одоо тэр буруу нөгөө яриа ухуулганд. Би бол дуртай байсан шүү. Би бол тийм сайхан үнгүй уутанд бол зөндөл хийж хайсан. Тийм. Хогоо. Тэн дээр бол таныг дэмжижсэн.
Дугуйн замтай болгож өгөөч гэд хэсэг залуус ийм арга хэмжээгээд бүр төсөв хийжээ. Төсөл хийжээ. 12 оноос хойш. Тантай уулзъя гэсэн та уулзадгүй гинэ. Улаанбаатар хот маань хизээ дугуйн замтай болох вэ? Асууж өгөөч гэсэн. Одоо уулздгийн бүр одоо 5 дахь өдрийн 10 цагт бүр уулздаг өдөртөө бүх албатынхаа дарга нарыг байж байгаа дэрэгдээ хүлээд аваад уулздгийг. Тэгээд зөвхөн ягаад тэрний хаагуур нь явсан. Үгүй надтай тааралдаад одоо хогны дугуйны одоо замтай болмоор нэмэтэрэ гэд ингээд ярьж л байгаа шүү дээ. Бид нарт 120 км урттай дугуйны зам ихээр зургийг гаргацсан. Тэрнээс одоо эхний ээлжинд 30 км урттай 33 км урттай дугуйны зам ихээр ингээд зургийг наривчилсан. Тэр нь 5.3 тэрбум хэрэгтэй байгаа юм. Бид нар энийгээ төсөвт оруулах уу гэж ярьж байгаад хэрвээ одоо зарим нэг юм санал гарсан байхгүй юу гэсэн санал гарсан гэхээр зэрэг одоо энэ дугуйны замыг өөрсдөө хөрөнгө оруулж хийгээд тэр зам дээр дугуйгаа дагууд нь байршуулад төлбөрт үйлчилгээ явуулдаг ийм бизнес хөрөнгө оруулагч сонирхох юм бол тийм хөрөнгө оруулагчдад өгөө гэдэг ийм санал гарсан. Тийм учраас саяны хэлсэн улсуудтай би бол уулзахад бэлэн бүр уулзчих гэж дуртай байгаа юм. Дуртай явуулсан. Тэгээд тэр сайхан замыг гаргаад тавьчихвал тийм ээ бид нар дэмжлэг үзүүлье. Та нар дагууд нь сайхан үйлчилгээ хийчих. Хизэнээс эхэлж тэрийг хийх. Эсвэл заавал тэр компаниас хөрөнгө оруулагч нар байж явах юм бол одоо өстой маргаас ч эхэлсэн бил. А хэрвээ хөрөнгө оруулагч байхгүйгээр зүгээр иргэдтэй ингээд зам бариад өгөө гэвэл 5.3 тэрбум төгрөг. Тэрийг нэг газар шингээх юм. Тий 5.3 тэрбум төгрөгөөр төсөвт хийх нь шүү дээ. За саяхан шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга аюур сайхан нэг айхтар мэдээлэл хийсэн. Машин түгждэг, машин ачдаг үйлчилгээ хууль бусаа гэдэг мэдээлэл хийсэн. Хоёулаа тэрийг үзэгчдэд сануулах үүднээс нэг үзчээ тэгэд ярилцъя да. Тээврийн хэрэгслийг ачиж урамлах ажлын хүрээнд 2013-аас 2014 онд нийт 9231 иргэний машиныг 70-80 мянган төгрөгөөр ачиж нийт 647 сая 710 төгрөгийн орлого олжээ. Харин дугуй төгжих ажлын хүрээнд 18746 тээврийн хэрэгслийн дугуйг төгжиж нийт 234.9 сая төгрөгийн орлогыг нийслэл төвлөрүүлсэн байна. Энэ мөнгийг хууль бусаар иргэдээс хураан авсан, иргэдийг хохироосон гэдэг шалтгаанаар нөхөн төлбөр өгөх ёстой гэж шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шаардаж байгаа маань. Нэгэнтээ шийдвэр гаргагчид зөрчлөө бүлээн зөвшөөрөхгүй, иргэдэд учруулсан хохирлоо барагдуулахгүй байгаа учраас шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас захиргааны хэргийн шүүхэд хандаж хууль бус шийдвэрийг нь хүчингү олгох, иргэд учруулсан хохирлыг нь барагдуулах нэхэмжлэлийг тавьж байна. За ийм мэдээлэл хийгээд тэгээд одоо хүмүүс мөнгөө буцааж нэхэмжлэх гэж байгаа. Таныг шүүхэд өгсөн гэсэн. Энэ ямар учиртай үнэн юм? Яг нэгдүгээрт бол арчилсан улс оронд амьдарч байгаа учраас тийм ээ. Одоо тэгээд тэр шүүхэд өгөө шүүх нь ямар нэгэн шийдвэр гаргах бол одоо тэр бол одоо Монголын арчлалын нэг л үлгэр жишээ болно. Тэр шүүгч гэсэн бас асуудлыг зөв баттайгаар шийдэх байх. Бид нар бол хуулиндаа нийцүүлэл хийсэн. Ирэх үстэй бүхэл бүтэн хотын захиргаа тийм ээ. Хууль бид хуулийн хэлцтэй, хуульчтай тэгээд тэрийгэ тал бүрээс нь үнэн шинжилж байгаад энэ ажлаа хийдэг. Сая яг нэг ийм юм болоод байгаа юм. Энэ ардын нам дотор одоо Батүлийг хэн муучилсан нь албан тушаал ахдаг болчиход байна. За хэн бэ? Одоо Меган Бэнкул даргал ийм конкурс зарласан шиг байгаа юм л да. За санаж байна нөгөө Мөнхбат гэдэг нөхөр одоо ерөнхий нэр эмчийн дар болсон шүү дээ. За тийм. Болохынхаа өмнө ямар их том намайг гүжирч бүтгэгдсэн юм бичлээ тийм ээ. Тэгээд тэр шүүхээр ороод буруу тогтоогдоод тийм ээ. Гүжирсэн тогтоогдоод юм уу хоёроос? Чи намайг гүжиртэй хийж би шүүхдэг. Би ч ерөөсөө тийм зарчим тавьж байгаа шүү дээ. Би хэрвээ намайг гүжиртэхэд би дугаах би ажилчдаа шаарч байгаа. Та нарыг хин нэг нь гүжирсэн бол та нар гүжирч जैन гэж суугаад байлгүй тэр хууль хяналтын байгууллагад хандаж үнэн зөвөө тогтоодгоорой. Эсвэл дээрээ дуугаа суугаад байвал та нарыг тэгсэн байна гэж ойлгоно ш. Тэгээд одоо би чинь өөрөө шүүхэд өгөө тэр нь буруутай тогтоогод. Одоо яг энэ нөхөр л одоо их сонгуульд өгч байгаа шүү дээ. Чи мэдчихэж байгаа шүү дээ тийм. Би яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр нэг юм хэлээ. За.
Ногоо жишээ нь ногоо ут хийсэн чил одоо болохгүй бүтэхгүй гэлээ. Энэ хүн чинь дуртай газар машина тавьдаг байлаа шүү дээ. Одоо тэгэхээр байсан шүү дээ. Хүн чинь бүхэл бүтэн машина зогсоодны ам бөглөө тавьчихлаа шүү дээ. Тавьдаг байлаа шүү дээ. Гэхдээ одоо чинь хүн машина гараад ирээд яв ихэд бол ингээд машин хаагаад эхлэгүүрээ урд очоод зүгээр л зам дагуу явж байгаа л машина тавьчихна. Одоо тийм биш болцсон. Тэгээ биднээс чинь эргэж шаардсан байхгүй. Энийг болиулж өгөөч. Энэ чинь хотын байгаа үстэй. Хот гэдэг чинь дүрм журамтай юм байгаа үстэй. Хин дуртай юу дуртайгаа энд ингээд та бусдын одоо эрх хэрэгчлөөр халтаж болохгүй гэж шаардсан. Тэрийг нэрэгтэйгээ зөндөө хэлэлцсэн, асуусан. Тэр үед ярихгүй яасан. Алиг. Одоо аюур сайхан тэр үед сайдтыг ягаад тэр үед ярьсан? Тэгэхээр энэ аюур сайхны ярьж байгаа үнэ юм уу худлаа юм уу? Худлаа байхгүй юу? Харин би хэлээд байна шүү дээ. Намынхаа доторх конкурсанд оролцоод явж байна шүү дээ. Би одоо чинь хоёр чудад дугуугаа төвжүүлсэн хүн байгаа юм. Мөнгөө буцааж нэхнэ гэж бодоод явж байгаа шүү дээ. Харин тий би одоо тэр бол чиний эрхийн асуудал. Яг бол бид арчилсан улсад байна. Чи тэрийг одоо зөв бус гэж үзсэн бол тэгээд тэр бол чиний. Энэ компаниуд улсад бид бол шүүхтэр очоод энийг бол хууль ёсны гэдгээ бид нотлно. Энэ компаниуд улсад нэгж төгрөгийн татвар төлөөгүй гэдэг. Энэ бас худлаа юу? Ийм их мөнгө олч 647 саяыг машин ачиж олоо 234 саяыг дугуй төвжиж олоо. Тэр талаар манай захирагчийн алба бол хэвлэл мэдээлэл төгссөн. Тэр мэдээллийн дагуу бол одоо шалгалтууд явагдаж байгаа. Шалгагдаж байгаа. Тэгээд би зүгээр түрүүний хэлдгийг. Яг хөө энэ хот шүү дээ. Сая 300 мянган хүнтэй хот юм шүү дээ. Энэ хотын амьдралыг хэвийн л явах хэрэгтэй. Хэвийн явж чадахгүй байхын гай гамшигыг одоо бид нар бол ер нь сүүлийн бараг одоо 15 жил одоо ер нь үзлээ шүү дээ. Тэгэл намайг засагдаар болохтол манай нийслэл иргэж за одоо энэ нэг хот шиг байцгаая. Нэг журам дүрмтэй байя. Хог хаягдлаггүй байя. Энийг та зэгцэлж өгөөч л гэж шаардсан. Тэгээ би иргэдээс нь асуусан, дэмжсэн. Ногоо утаа бүр бүх хороодоор яваад ингээ үзүүлээд харсан. Энэ ногоо утыг хэрэглэхгүй гэсэн чинь манай иргэд бүгд гараа өргөд хэрэглэе гэсэн байхгүй. Замын төгсрлийг энэ замын одоо энэ зах замбраагүй машин тавьж байгааг болиулах уу, энийг төгчгүй авах уу гэсэн. Тэгээ хотын дарга урд хүмүүс зөрхилдөхгүйсэн та зөрхилдөх юм байна. Энийг хийгээч л гэсэн. Тэгэл хийсэн. Сая та бүхэн ярианаас би нэг сони юм олоо сонсчлоо таны амнаас. Юу гэхээр та ер нь хэвлэл мэдээллийг ер нь өмнөг шүүхэд өгч байгаагүй шүү дээ. Та зөндөө гүтгүүлдэг байсан огт өгж байгаагүй байхгүй юу? Би хэвлэл мэдээллийг өгдөггүй, өгөөцгүй. Тэр мөнх хотыг өгсөн гэдэг чинь? Мөнх хот үнэн сүнний эрхлэгч байх нь өгсөн үү? Хов хүнийг өглөө шүү дээ. Би мөнх хот гэдэг хүнийг өглөө шүү дээ. Тэгсэн юм уу? Тий. Тэгээ өөрхий тэрнийг хийж авсны дараа намынхаа ерөнхий нарийн бичгийн даргуулсан л да. Тэр ч хэрэгээ бүтээж авсан л да. Одоо аюур сайхан бас хэрэгээ бүтээх баг. За ингээ битүүри ярилцлагын эхний хэсэг өндөрлж байна. Хэдэн минутын рекламны дараа хоёлаа эргээд эфирт холбогдно. За хөтөлбөр дахиад үргэлжилж байна. Нэг иргэн танаас заавал асууж өг гэсэн. 2012 онд Сонгон хайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт хашаа авсан юм байна. Банкнаас зээл аваад хашаа авсан. Гэтэл нөгөөдг нь автозамын транст орчихжээ. Энэ нь болохоор 21 дугаар хороолоос 1 дугаар хорооллын артлын гэр хороол дундуур тавих зам юм байна. 12 онд авсан. Өнөөдөр 15 он байшин барих гэхээр барьж болтгоо. Эн чин газар торно гэдэг. Өдийг нялх хөвгттэй. Тэгээд одоо нэг бол байшингаа бариад амьдрмаар байдаг. Эсвэл та нар хурдан замаа бариад асуудлаа шийдэдэг үлчээ гэсэн. Харин тэгээд нэг нь тавцамын тараас орсон бол манай хот бол худалдаж аваад тэр газрыг тэгэл замаа тавих хэрэгтэй. Яагаад тэр нь хийгдэг юм бол бид тэрийг тодруулъя. Тэр зам ерөөсөө баригдахгүй байгаа юм уу? Гэхдээ яг ер нь зам барихыг хамаргүй байгаа. Зам дээр тэглэсэн айлууд нь одоо үн тохиролцохгүй хөдөлж өгдөггүй. Тийм учраас бид нар ч нөгөө одоо захиргаалтын нийгэм биш учраас нөгөө захиргаад явуулчихна гэж байдаггүй.
Заавал үн тохиролцож худалдаж авах ёстой. Тэгэхээр зэрэг нөгөө иргэд маань үн тохиролцохгүй байна гэж замаа чөлөөлж өгдөхгүй, замаач тавьж чаддаггүй юм л байдаг. Түрүүний иргэний асуултыг тэгвэл би танаас дараа нь лавлаад тэр иргэнд дамжуулж өгөх болов уу? Тийм учраас тэр иргэнтэй бол би зүгээр бодохдоо тэр иргэн бол нэг үн хэлсэн байх. Тэгээд тохиролцохгүй л байгаа байхгүй юу? Тийм учраас зам нь чөлөөлөгдөхгүй учраас нөгөөдөл нь зам тавьж чаддаггүй. Нөгөө иргэн болохоор зэрэг үнэ хэлчгээ суугаад байдаг ийм л юм явуулдаг. Иргэд газраа өндөр үнэлж байгаагийн буруутан та биш юм. Та нөгөө гэр хорооллын газар чинь одоо алт шүү дээ. Энд чинь $100 хүрнэ. Газраа бити яаран хямд өгөөрэй гэж гисэн шүү дээ. Тэгэхээр иргэд чинь эн чинь үнэтэй гэж суугаад байгаа юм шүү. Харин зөв шүү дээ. Тэгэхээр чи нөгөө ажил явахгүй. Тийм учраас ер нь би чамаас ямар нэг юм авах чи аль болох үнэтэй өгөхийг бодноо та тийм. Мэдээж тэр бол мэдээж. Би чамаас юм авах ч бол аль болох хямд авахыг бодноо та тийм. Ингээд хэлцэл явж байгаа шүү дээ. Гэхдээ би таны юмыг аль болохоор хямдхан авах гэж байгаа хүн шүү дээ би. Гэхдээ би танд эхэлж хөө чиний юм чиста Монголд авахгүй үнэтэй юм шүү гэж хэлэхгүй л байхгүй юу? Та тэгээд хэлсэн байхгүй юу? Энэ газар чинь үнэтэй шүү. Та нар энэ яаралтай хэлсэн чамд тайлбарлаж өгье. Яагаад ингэж? За. Санаж байгаа бол сонгуулаар би гэр хорооллоор яваад. Тэгсэн. Тэр хороолт дээр бол таунхаус, хаус. Таны хэлжсэн үгнүүд одоо надад энд ингээ сайхан байж байна. Тий. Бүгдээрээ. Ингээд яриад явснаа та би тийм ээ сонгуулаа. Та квартир биш бүр хаус барих ёстой шүү. Тэгжээж үлгүүд хүрэн болно шүү гэж. Ингээд явлаа. За засаг дарга боллоо. За. Нөгөө ажилдаа ханцуу шамаа орох гэсэн чинь асуудал юу байсан гэхээр би тэрийг бол мэдчихлээс л да. Тийм учраас зориуд тэр үед газар чинь үнэтэй шүү, үн төргээрээ гэж зориуд уриалаад байсан байхгүй юу. Тэгвэл тэр үед Баян Усны газар 5 сая ч хүрдэггүй байлаа. Тийм ээ? Тэр үед бол одоо дамдарчад бол газрууд нэг 2-3 саяас хэтрэхгүй. Тийм байсан. Тийм байсан байхгүй юу. Бид юу хийх гээдсэн гэхээр 10 айл жишээ нь хашааныхаа газрыг нийлчих. Тэгээ 10 айлын хашааны газрыг барьцаалаад зээлгч. Тэнгүүд 10 айлынхаа хашааны газар дээр нягтруулаад 30 айлын таунхаус ч юм уу тийм ээ. 40 айлын таунхаус өрөөд нөгөө 10 айл тэр хауст ороод үлдсэн одоо илүү гарсан байраа зарг гэд яриад тахгүй бид нар. Зардаг ийм юм хийх гээд тахгүй юу. Гэтэл нөгөө 2 сая хүрдэггүй, 5 сая хүрдэггүй 10 айлын хашааны газар чинь нийлүүлэхээр 20 сая, 50 сая үнэтэй байгаа байхгүй. Тэрүүгээр чинь яаж барьцаалж одоо 30 айлын таунхаус өрөх үү тийм ээ? Өөрөөр хэлбэл барьцаалаач үн төрөхгүй байгаа байхгүй. Мөн үү? Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын хэмжээний мөнгө татчих чадахгүй байгаа байхгүй нөгөө газрууд чинь. За. Тэгээд бид нар яаж яах вэ? Нэгдүгээр үе шатны ажил хийлээ шүү дээ. Хөрөнгө мөнгөтэй хөрөнгө оруулагч нарт урилга явуулаад та нар манай иргэдтэй очиод тийм ээ тохироод энэ дээр нь орон сууц бариад ингээд тэгсэн нөгөө хөрөнгө оруулагч нар очсон. Уг нь ч тэд нар бас айхтар эрсдэл хийсэн байхгүй. Тэгээд нэгэнт нөгөөдөл чинь олон айртай тохирж үнэтэй газар авч байгаа юм чинь өндөр байсан хороол барьж таарна шүү. Тэгжээ нөгөө хөрөнгө оруулалтаа нөхнөө тэ тийм ээ. Ингээд өнөөдөр бол 24 газарт ийм үйл ажиллагаа явж байна. Гэхдээ нэг чухал юм болсон, нэг одоо мундаг юм болсон нь одоо Баян Усны хасааны газар 30 сая, 60 сая тийм ээ байрлалаас бол. Газрыг үнд оруулж өгдөг. Газрыг үнд оруулаад одоо барьцаалбар болох боломжтой болж байгаа байхгүй юу? Одоо нийлүүлээд 10 айлын хасааны газрыг нийлүүлээд барихад бол хөрөнгө оруулах хэмжээний мөнгө татах болчихгүй юу? Бид нар газрын үнд оруулахын тулд би бүр зориуд хэлсэн шүү дээ тийм ээ хотын шин төв, захиргааны шин төвийг хамгийн газар үн цэнэг байсан сонгон хайрхан руу нүүлгэнэ гэдгээ зарласан шүү дээ. Тийш инженерийн шугам шүлжээ очсон тийм ээ. Тий одоо инженерийн шугам шүлжээ очиж байна. Одоо бид нар 2 дахь шат руугаа явах гээд би зарлаад байгаа шүү дээ тийм ээ. Одоо 10 айлын хашааны газараар барьцаалаад бид нар зээл өгье. Тэгээ 30 айлын таунхаус бар. Юу гэдгийг одоо дээр тийм ээ. Өөртөө одоо яг тэгээд бариад явж байгаа хэдэн газар байгаа гинэ? Окей. Нэг хоёр ялгаатай юмыг л их сайн ойлгоор. Одоо имийг сайн ялгааг нь ойлгуулгүй дараа нь буруу ойлгоцохоо түрүүнийх шиг ингээд ногоо ууд юу болчдөг байхгүй юу? Би хэлж байна. Эхний үе шатны яасан бэ гэвэл одоо юу гэдгийг
юу гэдэг одоо Monneist гэдэг юм уу тийм ээ хөрөнгө мөнгөтэй юм гангар зэрэг брэнд гэдэг том компаниудыг оруулаад тэгээд нөгөөт нь газрын нэргэлтэнд оруулчихгүй юу. Тэгээ газар үнэтэй болохгүй та. Одоо аваа үнэтэй болцоочоос одоо бид нэр заавал компаниг оруулж яах юм та нар 10 айл хашаагаад нийлээд тэгэл зээл аваад өөрсдөө нэг компаниар захиалаад ч юм уу эсвэл өөрсдөө бариад 20 айлын таун хаус барьчаач тэл гэж байхгүй. Хоёр дахь үе шат. Тэгэхээр та уг нь айл болгоны үүдэнд ингээд инженерийн шугам шүлжээ хүргэж өгнөө. Та нар шууд тэмцлээс холбогдоод одоо өөрийнхөө 0.7 газар дээр гоё хаус барьчихал гэсэн шүү дээ. Гэтэл тэр чинь өнөөдөр амьдрал яг болоод хэрэгжиж байгаа газрууд хаагуур байна. Тэр чин хор олол байна. Одоо 2-3 газар одоо хийгдээд явж байна. Дээрээс нь одоо баян шууруу инженерийн шугамаа татчил байна бид нар тийм ээ. Энэ хаашаа одоо Дэнжимэн гогсуулаад татчил байна гих мэтлэнгээр нөгөө явж л шүү дээ. Гэхдээ би чинь шидтэн биш шүү дээ. Би шидтэн бол маргааш ихтэл гэр хорооллын хэвээр миний зарилгаар маргааш ихтэл гэр хорооллын бүх талбай инженерийн шугамтай болооч гэдэг л одоо. Гэтэл нэгээс 3 жилийн дотор л хийчих ажил гэж үг хэлэхдээ хэлчихсэн шүү дээ. Одоо 3 жил өнгөрцөн. Одоо дараа жил сонгуул боллоо. Нэгээс 3 жил өдр гэж хэлээгүй шүү. Би нэг зүйлийг чамд хэлье. Одоо би чамаас нэг зүйл асууя. 10 айл би гэр хорооллын 10 айлд одоо хасаагаар нь барьцаалаа зээл өгчий. Ер нь ямар хугацаанд 20 айлын байшин барьхууд эдгээр мэдгүй. Одоо 100-ны дотор л барьна шүү дээ. Тийм хурдтай идэв үлдсэн шүү дээ. Барилан баригч одоо өглөө барил орой дуусчихсан. Тий одоо явж захт бараг нэг урд хараагүй хороол босоод ирцэл байж байгаа шүү дээ. Үнэхээр хурдтай болсон. Миний хэлээд байгаа юм юу гэхээр зэрэг тухайн үед газар нь дэндүү үнэг үтцсэн байсан. Тэгээд одоо бол газар нь үнд орсон. Одоо бол хийх цаг болсон. Хийх гэж зарлаад бид нар ч зарлаад байна шүү дээ. Хийя гэдээ одоо санал аваад байна шүү дээ. Өчигдөр ерөнхий сайд үг хэлэхдээ 4,000 айлын орон сууцны хөтөлбөр одоо бүтээн байгуулалт эхлэх гэж байна. Шинэ ярмаг гэдэг. За энэ дээр бас түрүүчийн 7 хоногт барилгын сайд Цогтбаатар Эрдэнэ сайд нарын хамтарсан мэдээлэл болохоор урьдчилгаа төлбөрийн ерөөсө 10%-ийг л авна гэсэн. Энэ яг үнэн үү? Танаас асууж өгөөч гэж маш олон хүн над руу хандсан. За энэ засгийн газраас явуулж байгаа арга хэмжээний талаар бол мэдээж хэрэг тодруулах шаардлагатай тийм зүйлүүд байгаа. Тодруулах хэрэгтэй ийм зүйл байгаа. За ялангуяа бол манай нэг үйл ажиллагаатай уялдуулж бид нар зохицуулах шаардлага гарч байгаа. Санаж бол бид нар сая шийдвэр гаргасан шүү дээ 15 тэрбум төгрөг баталсан бид нар тийм ээ. Өөрөөр хэлбэл нийслэлийн засаг захиргааны ажилтнууд, нийслэлийн багш нар, эмч нар тийм ээ. Ийм төрийн албан агчид. Яг төрийн албан агч гэдэг нь тэгэхээр төрийн албан агч гэдэг нь ялгарлаж байгаа юм биш. Бид нар зүгээр ажил олох гэж байна байхгүй юу? Компани өөрийнхөө ажилчдад байр авч өгдөг үстэй тийм ээ. Тэрнтэй ч л адилхан бид нар ажил олох гэж байна. Тэгээ хуулинд бол тэр орон сууцны асуудал шийдэхэд дэмжлэг үзүүлгээ заасан. Тэгээ бид нар бол юу гэж байна вэ гэхээр зэрэг тэр 30% төлбөрийн 50% нь бид нар даая гэд шийдвэр гаргацсан. Уг нь тэр төрийн албан хаагчдын тэр ямиг бид нар төлж байгаа юм ш татвараараа. Гэтэл тэднийг ялгаж аваад 50% чөлөөлөл 30%-ийн ч төлөвлөхгүй ч үлээ тэгж яриад байгаа юм. Та нар төлж байгаа нь үнэн. Гэхдээ тэд нар та бүхэнд үйлчлэгээ үзүүлж байгаа. Тийм сайн үйлчилж чадахгүй л байгаа ш. Яг тэнд бол одоо мэдээж чи иргэний хувьд бол шүүмжилж болно тийм ээ. Гэхдээ хүүхдүүдийг сургаж байна, эмчилж байна, хүмүүсийг тийм ээ. Засаг захиргааны үйлчилгээ гаргаж байна, хог цэвэрлж байна, юу гэдгийг одоо хотын хөгжлийг одоо явуулж байна гэх мэтчлэнгийн юм. Тэд нар тэр цалингаар тэр үйл ажиллагаа явуулж байгаа. Улаанбаатар хотод машины төлбөртэй зогсоолыг бүр олноор нь бий болгож болдгоо юм уу? Одоо аяла нэг юм тохирно шүү заа. За. Гэхдээ одоо чиний хэлж байгааг хэрэгжүүлмээр байна. Дахиад нэг амар сайхан гарч ирнэ шүү. За юу. Одоо энд ингээд аюур сайхан уу? Аюур сайхан мань нэрийг мартчих уучлаа. Тийм ахаад нэг нөхөр гараад ирнэ. Тийм учраас одоо бүр анханасаа л би дандаа иргэдээс асуулгаад байгаа нөгөө хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг шиг би ер нь иргэдээс л асуудаг байхгүй. Хөөе ногоо зөв үү гэж зөв гэ.
Ой тэр машин төгжих зөв үү? Зөв. Одоо зогсоол гаргана зөв үү гэдгийг л бас асуу. Зөв гэвэл зогсоолоо гаргана. Одоо танд хамаагүй ч асуудал байж магадгүй. Зайсангийн хүүхдийн хорихыг дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээ гарсан байл. Энэ Улаанбаатар хоттой холбоотой юу? Холбоогүй. Холбоогүй. Өөр асуудал уу тийм? Өөр асуудал. Би тэрийг зүгээр тэр газрыг үнэхээр тэр хорихыг нүүлэх гэж байгаа бол тэндэн сайхан цэцэрлэг түрээлэн байгуулчихаж болохгүй юм байх таа л гэж бодож явдیں۔ Иргэний санаа л да миний. Тийм ээ, уг нь бол зайсан бол тэр чигтэл их сайхан цэцэрлэг түрээлэнд байх байсан байхгүй юу? Ийм л явдал болчлоо. За парк аврыг гэдэг нэг Монголын залуучуудын холбооноос нэг хөдөлгөөн гарсан. Нилээ явсан. Энэ асуудлыг их хурал дээр хүртэл зарим нэг байнгын орон дээр хөндөжсэн. Тэгээд танд тулаад зогссон гэх юм. Паркийн газрыг манд бодос авч өгнө гэсэн. Харин над тулаа зогссон гэл ингээл гүжирчдэг юм л да. За яг хот би одоо хотын дарга байж тэгээд одоо ингээд юм яриад баймааргүй юм. Яг нэг тийм ер нь зарим нэг хүмүүсийн тавьж байгаа шаардлага нь улс төр нь юм уу жинхэнэ зорилго хоёр нь ерөөсөө ялгагдчих гэдэггүй. Гэхдээ би энэгээр нэг зүйлийг тодруулж хэлье. Тэвч учраас манай иргэдийн урлаас тэргүүлэгчдээс бидэнд үүрэг өгөөд бид ажлын хэсэг байгуулад гэрэл чулуун дараагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулад за паркийнхаа очид 51% авчир гэд би үүрэг өгөөд явуулсан. 51% хилцээр хийж авцраа та нар. Энэ 2007 онд паркийн 26% нь хотод үлдсэн 70 хэдэн болж байна 4% тийм ээ 74. Одоо энэ нэг компани тэр нь бол юу л Mitsui юу л Mitsubishi. За хоёулаа буруу ярьсан. За буруу харин нэг компанид очсон байхгүй юу? За. Тэр үед тэгээ хийцсэн байна л да. Тэгээд одоо ажлын хэсгийг явуулаад үгүй уучлаарай. Хот болоод тэр паркийн газараа үнэлээд 26% гэсэн юм байна л да. Нөгөөдөл нь хөрөнгө оруулалтаа үнэлээд 76 гэсэн юм байна л да. Биш ээ 74 хот 26 гэсэн. Тэгээ би гэрэл чулуунд үүрэг өгөөд бүр өдөр тумж гараад за 51% ядахтаа олчихчраа. Ингээд нөгөө талтаа гэрээ хилцээр хийж нөгөө хуулийнхаа дагуу байна шүү дээ. Уу ямар одоо большевикууд биш маусертай гүйччихэд булаана гэж байхгүй шүү дээ. Чи бас л одоо ирэхш хувийн өмчийг хүндэтгдэг нэг юм шүү дээ. Тийм биз? Хүний хөрөнгө би турааж болж чадахгүй. Би бол эзэн шүү дээ юм ихгүй. Ингээд хилцээр хэлсэн. Тэгэхээр нөгөө тал нь юу гэж юм вэхээр окей 55 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулсан бид нар. Болно та нар авбал за тэгвэл 100% авсан болон тэгвэл 55 тэрбумад төлчих. 51-ийг авах гэж байгаа бол тийм ээ 23 тэрбумыг төлөв. Яг бол энэ бол компани хуулиараа чи энэ чинь шударга үүднээсээ чи тийм ээ хөрөнгө оруулалтыг тэгвэл адилхан хувь олцох ёстой. За ингээд асуудал тавьчлаа л да. Тэгэхээр одоо үгүй чадаа тэгээд яах вэ одоо хэдүүлээ 20 эдийг гаргах уу яах уу гэд ингээд одоо ярилцаад тэгээд ахаал төсвөөсөө парка өөрийг авахын тулд эргэж одоо өөрөө нэгдүгürt мөнгө гаргана гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тийм биз. Хоёрдугаар за хотын захиргаа авчдаг юм а гэж одоо эзэн болчих. Яг үүндээ хувийнхан байгаа тулдаа тэр чинь сайн авч яваа юм шүү дээ. Тийм биз тийм ээ. Хотын захиргаа аваад тэрний менежментийг хийх гэж бөөн аюул болно. Ийм асуудлуудыг одоо ажлын хэсгээр хэлцээр явцад яригдаад хүн хүний санаа яригдаад. Тэгээд одоо дуусаагүй юм хэлцээр. Одоо ийм сүүлд нь түрүү нөгөө манай удирдлагын зөвлөлийн хуралчийг шууд телевизэн камер өмнө урд шүү дээ. Манай хүмүүс яагаад ч нэг үзэхгүй. Тэрэн дээр бид нар ярьсан шүү дээ. Тэгэхээр гэрэл чулуунтай ахалсан ажлын хэсэг нэг хувилбартаа санал оруулж ирсэн. Тэр нь юу гэхээр зэрэг за нэг бол бид нар мөнгөө гаргаад яг одоо энэ компани хуулийн дагуу тавья. Үгүй бол ямар санал оруулж ийнэ гэхээр зэрэг ерөөсөө тэр компани нь бол жил бүр 700 сая төгрөгийг төлжээ бид нар алдагдaltaйч бай, ашигтайч бай, ашиггүйч бай. Хотод уу? Тий, 700 сая төгрөгийг жил болгоо алдагдaltaйч байсан төлөө. Уг нь манай хамгийн гайгүй ашигтай аж ахуйд 800 саяг өгдөг байхгүй ашигтай үүдэн шүү дээ. Улаанбаатар хотын хэмжээнд. Тий, одоо жишээ нь манай нэг сайн аж ахуй гихтэл тийм ээ. Тэд нар бол алдагдaltaйч 700 саяг нэгдөөгүй. Дээрээс нь паркийг хөгжүүлэхээр бид нар дээр нэмж одоо
300 сая долларын хөрөнгө оруулъя. Тэгээд ийм санал оруулж ирсэн. Тэгэхээр одоо бид нар хоёр хувилбартай явдаг байхгүй юу? Тийм учраас бид нар нөгөө тэргүүлэгчдээр орж хаглуул. Аль нь зүгээр вэ? Нэг бол бид нар мөнгө гаргаад буцаагаад авах хувь, тийм ээ? Үгүй бол саяны саналуудыг аваад, тийм ээ? Явах энэ хоёрын аль нэгийг шийдэж өгөх тухайд асуудыг тэргүүлэгчдэд тавьдаг бид нар. Тэгэхээр асуудал шийдэгдэх юм байна. Тэргүүлэгчд яах юм? 300 саяг жил болгон ашиггүйч байсан өгөө дээрээс нь 300 сая хөрөнгө оруулалт гэж үү? 300 сая долларын хөрөнгө оруулалт. Тэгэхээр тэрнээс илүү ашигтай. Одоо хэдүүлээ ямар ч мангар хэдүүлээ хүний халаас руу өнгөхөө болидгөө. Би чамд нэг юм хэлье. Энэ дачин чи ярих их гоё асуулт асуучлаа. Маш чухал асуулт асуучлаа. Чивтээр нь хөрөнгөгүй газар ашиг хийх юу? Ашиггүй газар хөрөнгө оруулах уу? Хийхгүй шүү дээ. Яалаа вэ? Хизээч үгүй үстэй. Тэнэг л биш юм болов уу? Тэнэг л биш юм. Хичнээн чих оромж байлаа гэдэг юм аа. Тэгин. Гоё болоод өгөөсөө гэд ямар нэгэн ашиггүй газар хөрөнгө оруулах уу? Оруулахгүй. Хамгийн ашигтай газар шин. Гэхдээ тэр за. Өөрөлд энэ ягаад чиний энэ асуудал их тийм чухал байсан гэхээр ер нь бид нар энэ хөрөнгө оруулагч нэг тийм идээчин, шулаачин, колончлогч гэдэг ийм парилтаар сэтгүүлдээ яваад байна. Тийм коммунист парилтаар биш шүү. Коммунист зөвлөмийг үзэрснээр бидэнд батвах орж байна. Тэрний нэг илэрлэн чи тоох 300 саяг оруулж байгаа бол ашигтай байна гэдэг. Тэр чинь ашигтай бол үйл дараа надад нэг ийм зарчим байна л да. Үгүй ашигтай бол 300 сая доллар оруулна. Ашиггүй бол уучлаарай хэзээ ч тийм юм оруулахгүй гэдгийг л бид нар ойлгоё. Гэхдээ тийм юмд одоо чинь би ч гэсэн ингээл ашигтай юм байвал хийчих гээл яваад байна шүү дээ. Тэр чинь хүн болгон тэгнэ. Гэхдээ тэрийг хизээж хууль бусаар өөрийн болгохгүй. Би бол тийм зарчим байна. Тэр хүмүүс зүгээр тийм зарчим байсан уугүй юу гэдгийг би яг үнэндээ мэдэхгүй. Асуудлын нэг хэрвээ хууль бус уу гэж ярих юм бол шүүхэд очиж шийдвэрлэх ёстой. Тийм байна. Ер нь яг үнийг хэлэхэд бол хууль бус гэдэг бол таалагдаагүй нь хууль бус гэдгийг таалагдсан хууль гэдэг. Гэтэ би бол парк аврын хөдөлгөөний хүн биш. Тийм учраас тийм би чамайг ойлгож байна. Тийм үү. Гэхдээ их чухал их зөв. Би ер нь чамшиг бас манай бусад ийм ярилцлагыг сэтгүүлчд ингэж хийдэг болоосоо гэж бодож байна. Гэхдээ яг үнэхээр би чин сэтгэлээсээ тэгж байна. Яг зөв. Яг ингэж хийх ёстой. Justin Catholic уучлсан амгалсан ерөнхийлөгч. За хөрөнгө яриулах за. Уучлахаас нь өмнө та хорхот очиж ирэхсэн. Бүр нийтлэл ицсэн. Нийтлэчээгүй. Би нийтлэл биччихээгүй удчих. Би зүгээр ярилцлага өгсөн юм л да. Ярилцлага өгсөн. Тий. Яаж байгаа юм та тэгдэг юм? Та ч Улаанбаатар хотын дарга шүү дээ. Би Найрсаг хотын дарга гэдгээ. Та Найрсаг хотын дарга гэхдээ манай улсад татвар төлөөгүй хүн 37 тэрбумын шүүхийн шийдвэр гарцсан. Та бол зарчимтай хүн шүү дээ. Шүүхийн шийдвэр гарцсан. Байхад та тийшээ давхиж очиод эргээл ийм юм байж болохгүй тэргээ энэ нэг муухай харагдсан. Би бүр одоо харин сая би чамайг хэлчихсэн. Чи бол ямар нэгэн ярилцлага хийхдээ их анхааралтай тэнд байгаа зүйлүүдийг уншдаг. Би чиний тэрэнд бол харин их мэрэгжлийн төвшөнд байдаг юм байна. Юмыг ер нь уншиж байгаад асуудаг гэж. Гэхдээ сая бол чи алдаа хийж байна. Би бүр тэднэртэй уулзахтаа ч хэлсэн. Уучлаарай. Хуулийн дагуу шийдэж шүү. Монгол улс хуультай. Хуулийнхаа дагуу юм шийдэж шүү. Зүгээр биднэрт ингээд шүүх үйл ажиллагаа бидний хууль ёсны эрхийг зөрчичлөө. Биднэрээр ерөөсөө өмгөөлөх болцоо олгоогүй. Жишээлбэл одоо жишээ нь биднэрт гинтийн ялгаан тогтоолыг өглөө шүүх хурлын танхимд оруулж ирж гэх мэтлэнгийн ийм элементарны алдаа хийсэн гэдгээ зүгээр л одоо гомдол мэдүүлсэн байсан. Гомдолж мэдүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл шүүх үйл явцвал эргэлзээтэй уулзсан гэж. Гэтэ би бол тэдэнтэй уулзахдаа манай шүүх шударгаар шийднэ тий. Бид бол хуулиар биелүүлж шүү. Энэ бол яагаад уулзсан? Хамгийн гол нь нөгөө хөрөнгө оруулагчдад Монголын шүүх ийм эргэлзээтэй байдлаар шийдвэр гаргалаа гэдэг ийм мэдээлэл. Таны очиод уулзчихж байгаа чинь муухай байгаа байхгүй юу? Монгол улсын шүүхийн шийдвэр гарсан бол та бид хоёр одоо хичнээн гомдолтой байсан. Тэгэл шүүхийн шийдвэрийг л дагна шүү дээ. Гэтэл
тэнд очиод уулзсан. Тэгээд одоо чинь эргэлзээтэй байдлаар гэж яриад байгаа байхгүй юу? Та. Би чинь бүр зориуд очиж уулзсан. Гэхдээ харин тийм Яагаад би дахиад хэлье. Яагаад гэвэл энэ бол ерөөсөн Монголын хууль эрхцэн орчин, хөрөнгө оруулалтын орчин маш аюултай гэдэг ийм сэтгэгдэл төрүүлэхүй зүйл явдал үнэхээр хөрөнгө оруулагч л хүн, бусд нь хүн биш юм уу? яалаа гэж. Монголын зөндөө олон иргэн шүүх намайг буруу шийдчихлээ гэл өчнөн гомдол энэ тэмдгүү өөдрөг бол биччихлээ. Тэр болгон дээр та очиог л эцэст. Би очтгол байлаа шүү дээ. Жишээ Мартааг бол баасангууд дээр хууль эрхээ зөрчүүлсэн ийм одоо хэрэгээр шоронд орж ирсэн улсууд дээр би очиж их хурлын гишүүнч байхдаа очиж иргэдэг байсан, ууддаг байсан. Эрхэн зөрчигчлөө намайг хууль усаар шүүчлээ гэдэг энэ бүх юм дээр би очтгол байсан. Хүний эрхийн дэд хорон даргуудад очиж байсан. Зүгээр гишүүн байхдаа очиж бүр Санжаа сүрэн хурандаа хорсон тэр жил би ямар ч гишүүн биш байхдаа ч очиж байсан. Би дандаа очиж байсан. тэгсэн. Тийм учраас би очих бол. Тэгвэл би очиод уучлаарай Монголын шүүх буруу шүү гэж би огтэрээгүй. Та бүхэнд эргэлзээ гомдол байгаа бол манай шүүх шударгаар шийддэг гэдгийг би хэлж байсан. За саяхан нэг ийм хэрэг боллоо. Дуучин жавхлан тэргүүтэй хүмүүс Монгол улсын ерөнхийлөгч улсын хурлын дарга ерөнхий сайд дурыг халз мэтгэлцэн дуудлаа. Үндэсний телевиз дээр цаг авлаа. Очоод яг энэ студид орж ирээд ингрийнхаа микрофоныг зүүнгууд гинт болиулсан. Ингээл бужигна одоо ингээл үл ойлголцлоо. Одоо хүртэл тэр тасраагүй л байна л да. Та энийг юу гэж бодож байна? Гэхдээ хэн нэгэн дуртай ерөнхийлөгчийг дуудаад тэгээд халз мэлтгэлцэн дураад тэгэхээр нь ерөнхийлөгч очиод тэр байдаг тийм юм хаач байхгүй. Гэхдээ яагаад арчилсан улс шүү дээ. Манай ерөнхийлөгч гэсэн арчилсан өөрийнхөө бодол өөрийнхөө байр суурьтай байж шүү дээ. Арчилсан улс. Арчилсан улсад очиод тэгээд бүр албадаж очих хэрэгтэй биш үстэй. Гүг. Тэр хүн очиж зүгээр нэг юм асууя. Яг үнэ хэлэхэд тэхийн бол өөрийгөө тодруулах гэсэн хүн бүхэн дуудана. Тэр бүхэн дуудаг л дээ. Үгүй тий. Тэгээд яг тэгээд очихгүй сонголт бол ерөнхийлөгчийн сонголтыг маш зөв гэж байгаа. Зөв. Яг зөв. Очоог нь үнэхээр зөв бас. Би харин ч бүр би надад боломж байсан бол би бити очоорой гэж хэлэх байсан. Зүгээр би тэгж холбогдоогүй л дээ. Уучлаарай. Одоо хийтэй хүн бүхний юм дээр очиод байдаг тийм юм гэж байхгүй төрийн тэр. За яг ерөнхийлөгч очиагүй байж болно. Тэр бол ерөнхийлөгч өөрийнхөө сонголт. Тэр хүмүүсийг тэгээд студиэс гаргачихж байгаа байхгүй юу? Тэр студиэс яагаад гаргасан яасны бүү мэдээ. Тэрийг бол үнэхээр мэдэх юм аа. За би танаас зүгээр л ерөөсөө өөрийгөө тодорхойлох бүхэн талдаа дэвлгүүччээд байвал их хэцүү юм бол. Би бол хүн болгон ерөнхийлөгчийг дуудаасаа гэж боддог. Очихгүй ерөнхийлөгчийн асуудал өөрийнх нь. Тэр хүмүүсийн амийг боох хэрэггүй л байхгүй юу? Тэр нь жоохон яагаад амын бооц. Ерөнхийлөгч ирээгүй учраас боллоо нэвтрүүлгийг зуцаллаа гэсэн юм бэлээ. Гэхдээ тэгэл бодвол тэр бол одоо чи бол юу гэдэг телевизийнхнаас асуух хэрэгтэй. Би тэрийг үнэхээр хэлж мэдгүй. Би танаас асуух. Зүгээр би ерөнхийлөгчийг тэгж одоо тэр шийдвэрийг бол би зөв байсан гэдгээ л харин хэлж байна. Би харин танаас тэгж асуух шалтгаан байна. Нэг дүрс одоо өгнө үү? 2004 оны 7 сар шиг санаж байна. За дүрсээ өгчээ дөө. Энэ дүрс. Зориод урдчлаад ингэ хийсэн. Аа. Энэ юу? Яриагаа хийчлээ. Одоо гараад ирчихсэн. Одоо тэнд ямар ч юм байхгүй. Бүх юм тайван болсон. Яагаад санаатай та нар өдөө аталгаа хийгээд байна? Баяр хэлээгүй л дээ. Одоо телевизээр ордоо ярьж Байхгүй шүү дээ. Батуур дараа танаас юу нуулж ирсэн? За энэ бол нөгөө 2004 он сонгуулийн дараахан. Тэгээд телевиз радио бүгд нэг намын иргэшээлд байсан. Тэгээд та бүхэн очиж энэ эфирээ бид нар яхаараа үг хэлээ ард түмэнд хийж болдоо ингээд дайрч ороод
гэсэн үйл явдал шүү дээ. Тэгээ би танд яагаад энэ бичлэгийг үзүүлж авахлан асуугаад байна гэхээр та өөрөө үг хэлэх хэрэгчлөө дутхын зовлонг мэдхийн дээдэр мэдэх хүн байхгүй юу? Тэр жавхлан ураа ярьж л байг л дээ. Юу нь болохгүй байгаа. Яаж гэдэг та энэ дэр тийштэй гэд би таныг хэлэх байхал гэж бодсон. Би чамайг харин би чамайг ингээд яг чи ер нь бол энэ өөрийгөө битгэлцэж чи тэрийг бол чи ярилцлага ус битгэлцээ болгоод байна. Гэхдээ би чиний энэндээ суулбал ингээр би нэг юм хэлмээр байна л да. Жавхлан битээрийг битээ адилтгаараа энэ үйлдэл дээр. Яагаад гэвэл жавхлангийн асуудал дээр ямар зүйл гарсан гэхээр зэрэг ерөнхийлөгч очоогүй юм байна л да. Ерөнхийлөгч өөрийнхөө сонголтыг хийсэн шүү дээ. Очихгүй л гэсэн юм шүү дээ. Би очиж мэтгэлцээнд орохгүй л гэсэн байна. Тэгэл болов тэр хүний сонголт байна. Миний саяны ордог ба шүү дээ. Юу болсон гэхээр зэрэг энэ бол үнэн хэрэг дээр инквайр сонгуулийн дүнг зөвшөөрөхгүйгээр төрийн эргэлт хийх гэжсэн юм байхгүй. Тэрнээс болж атсан. Тэрнээс болж одоо өөрөөр хэлбэл үндэсний телевизээр нийгэм даяар арчилсан намыг гүчирдсэн асар том үйл ажиллагаа явуулах гэжсэн. Энэ мэдээллийг аваад атсан. Ийм л юм болсон. За энэ өөр үед юм байж. За босоо хөх Монголынхан өлсгөлэн зарлж ирсэн чи хүчээр тараасан цагдаагийн хүчээр гэж. Бичлэгийн одоо өгж болно та хоёр ингэ ярьж хахад хажууд өгчих байх гэж бодож байна. Та хотын дарга, хотын цагдаа таны мэдлэлд үү? Тэгэл байх уу? Тий. Та өөрөө өгсөн үү? Очоод сайхан тараагаад ир гэд. Би ингэж өөрөө өгсөн. Их чухал асуулт асууж. Нөгөө мистик борморын бариад ир гэсэн үү? Мистгүй борморын бариад ир гэсэн үү гэдэг шиг. Цагдаагийнханд тэр босоо Монголын хөдөлгөөн дотор өлсгөлэн зарласан 8 хүнийг эмчлэг албатай эмчлүүлэх эмчийн шийдвэр гарцсан. Та нар зөвхөн тэр 8 хүнийг л албатаж эмчилгээнд авч явна шүү. Бусд руу хэрхэвч хурж болохгүй шүү. Яагаад гэвэл би засаг дарга болсноос хойш нэг маш сайхан ажил хийсэн. Тэрийг та нар анзаарсан байх та тийм ээ. Одоо бол жагсаал цуглаан хийхэд бол манай цагдаа үйлчлдэг болсон. Урд нь бол тараадаг байсан. Одоо бол угтаж аваачаа тий замын чөлөөлж өгөөд хамгаалаад үйлчлээд ягаад гэвэл бид нэр хүний эрх хэрэгчлийг хангах үйл ажиллагаа үйлчлэх үүрэгтэй. Тийм учраас яг шинэ нэгэн өдөр би бүх цагдаагийнхныгаа дуудаа, хотын цагдаагийнхаа удирдлагыг дуудаад зөвхөн тэр 8 хүнийг л та нар тэгэхээр тэр хүмүүс ч хүч хэрэгэлсэн гэж цагдаа хэрээд гулдчаад тэгээд надад тэгээ би Европ руу яваад өгсөлтөө. Би Европ руу ажилтаа байсан учраас яваад өгсөн. Тэгсэн 8 хүн буухдаа дагаад бусд нь буучлаа л гэсэн байхгүй юу? Надад тийм мэдээлэл өгсөн. Мөн одоо төрөний чамд хэлдгээр нөгөө удирдлагын зүйл дээр би ахаад тодруулж асуусан. Сая бид нар хэлчихсэн шүү дээ нэг чинь. Та нар болохоор 8 хүнийг дагаад буудсан гэдэг. Хүмүүс нөгөө тал нь ярихдээ биднийг хүчээр буулгацсан гэдэг нэ. Аль нь үнэн бэ гэсэн тэд нар биднэрт баримтаа гаргаад ирсэн. Та тэр босоо хөх Монголынхны бичлэгийг үзсэн үү? Үзэг одоо байвал үзүүлдэ нариулж байгаа. Одоо байвал чирээд эмнэлгийн машин руу очиж байгаа байхгүй юу? Үгүй албадан эмчлэх хүнийг эмнэлгийн машин руу чирж очсон. Асгаад хүмүүсээр хэрэгтэй. Бүс үзүүлэхгүй энэ дээр дүд. За тэгээд энэ ч үйл ажиллагаа юмнуудад ингээд бүгд зогсоод та бүхэн одоо энэ машин тэрэг энэ гэр бараа бүх юмудаа одоо өөрсдөө сайхан зэгцлээд ачаал авах. Одоо энэ бол цагдаагийн машин лөө чигч байгаа байхгүй юу? За ийм юм болсон. Саяных эмнэлгийн машин байв цагдаагийн машин. Програмаар. Одоо чиний энийг үзэхээр би бол яа харахгүй ахиж цагдаа нараа дуудаж шалгах хэрэгтэй. Саяны бичлэгийг надад өгөөрэй заа юу. Би тэрийг үзүүл. Тэгээ өгшөөж байна. Хэрвээ тэгсэн бол энэ миний өгсөн үр даалгаврыг зөрчсөн байна. Энийг би бүр хатуу хоригсон. Тийм юм байхгүй шүү дээ. Зөвхөн тэр 8 хүнийг л алдаж эмчлэх ёстой.
А бусад хүмүүст бол та нар тэндээ суугаад тайван эсэргүүцлээ илэрхийлэхэд үйлчлэх ёстой. Та нар аюулгүй байдлыг хангах ёстой. Тэгэхээр саяны чиний хэлсэн баримтан дээр бол цагдаагийн машин л болж харагдаад байна да тийм ээ. Тийм учраас машин ч арай өөр үстэй. Тийм учраас би энэ бичлэгийг аваад энийг бүр яг одоо ярина. Тэгээ би тэгээ танд нөгөө тракторчдын бослогын зургийг бас бэлдсэн юм л та. Харуулах гэж. Тийм. Тэр үед чинь бол өөр шүү дээ. Энэ бол зургаар олцсон надаа. Дүрс нь олдог юм л та. Одоо бол сая Чингисийн талбай дээр тракторчдын цуглаан болсныг яаж хийснийг харсан биз дээ тийм ээ? Харсан. Цагдаагийнхан хамгаалаад, зам чөлөөлөөд тийм ээ? Авцраад, байршуулад, нөгөөдүүл чинь будаагаа хасгаад ингээл явдаг болсон. Өмнөх хэлэхэд бол би нэг л ямиг одоо бас энэ хугацаанд өөрийнхөө энэ ажиллаж байгаа хугацаанд нийгэмд ойлгуулах гэдэг. Бид нар хүмүүсийн эрх хэрэгчлөөгөө хэрэгжүүлэх үйлчлэх ёстой. Энэ бол бидний үүрэг. Тэд нар ганцхан хүчирхийлрүүл явахгүй бид нар үүрэг. Энэ үүргээ биелүүлнэ. Харин нөгөө улс төрийн эсэргүүцэл илэрхийлж байгаа улсууд нь хүчирхийл рүү хандах юм бол бид нар таслан зогсоод. Тэрэгтэл одоо энэ нөгөө Хөх Монгол, Босоо Монгол гэдэг энэ хөдөлгөөний бүх удирдлагын уулзаад би энийг бол хэлсэн. За бид нар бол хүчирхийл рүү явбал бид хуулийн дагуу арга хэмжээг ав. Хүчирхийлгүй тайван замаар эсэргүүцлээ илэрх юм бол бид та нарыг тосч үйлчлэнэ гэдэг. Тэр ер нь ганц таач Монголын бүх ард түмэн хүчирхийллээс бол татгалзаж байгаа нь тодорхой шүү дээ, тийм. За та Улаанбаатарын дарга болсныхоо дараа нэг 40 аж ахуйн нэгжийн тусгай бишээ хууль бусаар газар 44 хууль бусаар олгосон газрын зөвшөөрлөг цуцална гэж мэдэгдэжсэн. Та бүхэн цензургүй ярен дээр бас энэ өмнө нь яригдчихсэн асуудал. Тэн дотор дүнжин гарав зах байсан. Дүнжин гарав захын зарим хэсгийг гэж цуцална гэж зөвшөөрлөө. Та цуцалсан уу? Цуцлаад шүүхтэр цуцалсан захирамж хүчингүй болсон. Таныг шүүхтэд. Хөөрхий. Гэхдээ миний нөгөө 44 захирамч чи өөрхий зарим тэгээ шүүхтэр очиад байхгүй шүү дээ. Шүүхтэр очиж унаад байгаа юм уу? Тийм шүүхтэр. Тэгвэл энд нэг их чи ч бас хувийн өмчийн үзэсгэлэнг их хамгаалдаг ийм хүний хувьд нэг их нарийн одоо ийм учир шалтгаан бий. Бас шүүхийн ч бас буруу биш байт юм билээ. Би ч одоо нөгөө захирамжийн хүчингүй болгоцсон би чинь тэнд бас бухимдаа сүйд болно ч тийм биз. Ер нь яасан шудраг биш юм мэтэр гэдэг. Тэгээ яг үндэ бол шүүхийнх нь нэг зүйлийг хэлж байгаа байхгүй. Тэр нь бол үнэхээр няцаахын аргагүй зүйл. Тэрний үгээр уучлаарай. Энэ шийдвэрийг хууль зөрчиж гаргасан тэр хүмүүсээ эхлээд тэр хүмүүсийн асуудлаа тавиа. Тэрнээс ба засаг захиргааны албан тушаалтан шийдвэр гаргацсан байхад нь авсан эргэн хуулийн этгээдийг яагаад ингэж байгаа юм бэ? Яагаад тэдний эрх рүү алдаад байгаа юм? Яагаад тэр засаг захиргааны шийдвэр тухайн гаргасан шийдвэр гаргасан улсууд нь өөрсдөө хууль зөрчсөн юм бэ? Эхлээд тэр хүмүүсийг тогтоо. Ингээл бид нар тэр хүмүүсийг тогтоох гол цагдаад өгдөг. Уучлаарай хэргийн бүрдэл байхгүй л хүчингүүлдэг. Ийм одоо тойрог ийм чөтгөрийн тойрогт орчоод байт юм л да. Их адаггүй маргаан болж байгаа юм байна. Их адаггүй маргаан. Тийм байна. За, одоо битэрийн нэвтрүүлэг ер нь өндөрлөг тийшээ хандж байгаа. Өнөөдөр өглөө улсын хурлын чуулган нэгдсэн. Хаврын чуулган нээсэн. Өчигдөр Монгол улсын ерөнхий зээл сайхан бэлэг мэдэгдэл хисаар дээр үг хэлэхдээ хэлсэн үгээс сонссон баг. Засгийн газар их хурл хоёр хоорондоо тэрсэлтэд гэсэн. Засгийн газар нь 5 толгойн хэлэлцээрийг их хурлаар шийдвэрлэхгүй, хэлэлцүүлэхгүй гэдэг. Их хурл нь хэлцэх ёстой энэ ийм хуулийн дагуу тогтоолно байна гэдэг. Ингээд зөрөөд идэг. Энийг та юу гэж бодож байна? Энэ арчил гэж үнэхээр сайхан юм аа л гэж би харж байна. За. Арчилсан бис улсууд ийм одоо байр сууриа илэрхийлсэн мэтгэлцсэн тийм ээ. Хүн айл өнөөдөр жингөл мэтгэлцлээ хоороо. Тийм. Үнэхээр манай арчлалын гайхамшиг юм. Дарангуйлагч оронд ийм юм хийжээч болохгүй шүү дээ. Юу болсон бүү мэд нэг л мэдхэд юм. Энэ юу н гайхамшиг байгаа? Энэ засаглалын хямрал биш юм уу? Яагаад засгийн газар нь их хуралтайгаар дэрсдэг юм? Их хурлын хяналтанд засгийн газар байх хэрэгтэй юм шүү. Арчилд нэг дутагдал байдаг гэдгийг шүү. За. Хашим оршиг гэж. Өөрөөр хэлбэл дарангуйлыг хүмүүс яагаад заримдаа илүү үзэх гээд байдгүй гэвэл
Тэр шуурхаа урд юм шийдчихдэг байхгүй юу? Арчил чинь ингээл талууд маргаалаа. Тэгээ бурхан минь би одоо хүмүүстэй хэлж гуймаар байгаа. Наа чи хашин морой. Тэгтээ их сайн морсгүй, халбалгүй морсгүй, хол явах морсгүй тийм ээ. Омголон нөгөөх нь дарангуул бол омголон морсыг тас тус шийдэн тэгтээ аюул болдгоо шүү. Хинэгч ямар ч одоо оролцож өгөөр дарангуулагч бүх юм шийдээ явчихдаг шүү. Тийм учраас би бол хашин ч гэсэн хол явж байгаа тэр арчилдаа байртай. За баярлалаа. Бүтээрийн ярилцлага үгээр өндөрлж байна. Гэхдээ би саяны асуултанд таны хариулсан дээр юу гэж хэлэх вэ гэхээр та бөөрөн хэлж байна. Би бөөрөн хэлээгүй. Та засгийн газрыг дэмжиж байгаа юм байна. Би бол сайхан бэлэг ерөнхий сайдын зоригийг бол би үнэхээр үнэлж байна. Үнэхээр энэ мяга төслүүдийг явуулмаар байна. Явуулмаар байна. Гэхдээ хөөцөлж байна. Тийм ээ. Надад бол инх сайхан миний хажуу сууж өглөө анзаарсан уу те? Инх сайхан надад хэлэх нь бол би тийм л гэдэг зүйлийг инх сайхан надад хэлэх нь бол их хурлын дараад буруу мэдээлэл өгöd байна. Ийм юм бишээ гэж над мэдээлэл өгсөн. Би тэр нарийныг мэдэхгүй л да ямар би тэнд оролцоод явсан биш. Би ганцхан зүйлийг ерөнхий сайдаас өсч байгаа. Би ерөнхий сайдын энэ зориг зүрхийг битээ алдраасаа гэж бодож байна. Би ерөнхий сайдаас юу гэж чинь нөхөр манай хотын хүмүүс ажилттай баймаар байна, бизнестэй баймаар байна, орлоготой баймаар байна. Миний хүсэж байгаа юм ерөөс. За баярлалаа. За ингээд урилгыг хүлээн авч үлдсэн ирсэн. Танд баярлалаа. Баярлалаа. Үзэгчтэй цензургүй яриа нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Хамтран ажилласан багийнхандаа бас баярлалаа. Дараа 7 хоногийн даваа гарагийн 21 цагтаа эргэн уулзцгаая. Баярлалаа. За